хоёроор өнөдрлээ гэж. Нэг юм бодож юу жүжиг үзэх юм да ичэн гэсэн шаач. Ой хараач гэд. Доош тавих юм уу? Бодлоо. Зөөр. Энэ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгалаа. За гिचгүй. Илцээ явж байгаа шүү дээ. Оо тийм үү? Үү яа. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь хаврын дулаахан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол маш гайхалтай цэцэд одоо миний хүүхэд насны Баатрууд гэж хэлж болохоос тийм 3 гавьяач жүжигчин маань ирсэн байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол улсын гавьяач жүжигчин Баатар хүү, Монгол улсын гавьяач жүжигчин Аглуу буюу одоо Баттулга, Монгол улсын гавьяач жүжигчин Баяр Магна нараа хүрэлцэн ирсэн байна. За ирсэнд баярлалаа, урилга авсанд баярлалаа. За баярлалаа. За юунд ирээд яагаад юунд орчвоо гэж бас уучраач болохгүй байж байна. Нэвтрүүлэгт нэгт ордгоо тэгж л. Нэвтрүүлгүүдэд Нэг орхгүй. За сайхан урцгаж ийн уу. Сайхан урчил өндөр байна. Бид хэд ч одоо нэг сүүлийн үед ер нь бол 2-3-аараа нэвтрүүлгэнд ойр ер нь баг ойрын 5-6 жил ороогүй байж байгаад гинт орлоо гэдэг шиг. Тэгээд орох шалтгаан байна. Тэгээ бас танай нэвтрүүлэгт бас урбан ток шоуныхаа дүүд хөтлөгчдөө баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцож байгаа. Бид нар ч бас зайлшгүй орох шаардлага гараад. Тэгээ ерөнхийдөө бас удахгүй 4 сарын 1 болох гэж байна. тий. Тэгээ үзэж байгаа үзэгчтэй Недмийн баярыг урьдчилаад хүргэе. Тэгээд товчгоо мэдээлэл өгчгүй. Тэгээ. Төлөөтэй. Тэгээ 4 сарын 1-ний Недмийн одоо энэ хошин урлагийн продакшнуудыг нэгдсэн тоглолт болох гэж байна. За энэ бас мэдээж одоо зорилготой. Ер нь бол одоо энэ удаад ч биш. Ер нь хошин урлагийн продакшнууд хамгийн сүүлд одоо Big Show гэдэг тийм ээ. Тий. Манай жүжигчин 22 онд шүү дээ. 21 онд уу? Тий 21 онд байхгүй. Тэгээд 5 жил өнгөрсөн биш үү? 21 онд манай Big Show нэг манай жүжигчин Ганбаатар маань бурхан болооч маань Ганбаатаа бид нар Ганбаяртаа бид нар амьдрал бэлгэлэх гээд бас хошуурлын болон одоо комедиан манай Fantastic Production заадаг комеди одоо манай TV Cocktail гэж одоо урлагийн бүхэл залуучууд төрөл жанрын оролцоод тэгээд үнэхээр бас өвчин гэдэг бол бас аюултай. Тэгээд бид нар бас нэгийг харсаар байж алдчихжээ шүү дээ. Тийм үст. Тэгээд учраас бас энэ удаад бас зайлшгүй бас энэ тоглолт хийх шаардлага гараад манай жүжигчин X2 Production-д ажиллаж байсан манай жүжигчин Болдбаатар гэдэг одоо найз нөхдүүд нөө Сахал Болдбаатар гэдэг. Тэгээд бас царайлаг болдоох гэх. Тийм. Тэр одоо тийм царайлаг юм уу? Ер нь X2-ийн хамгийн царайлаг гэж яриадтэй шүү. Тэгээд Сэргээш 1-2-т одоо манай Болдооч юунд нь тоглож байсан. Даруй базар тоглоо. Тэгээд ер нь бол олон кинонд одоо үндсийн телевизэд дуу оруулж байгаа. Тэгээд найз маань бас жоохон биеийн шалтгаантай одоо бүр солих зайлшгүй шаардлага тий. Тэгээд бас тэрнлүү одоо эндээс олсон одоо 4 сарын 1-нд энэ сайхан Недмийн баяраараа ард иргэдтэй уран бүтээл соёлын гээгэрүүлэх тал дээр бид нар түгээгээд тэндээс олсон ашиг орлогоороо нэг найзтай бас амьдрал бэлгэлье л гэж байгаа. Нэг уран бүтээлчтэй, нэг Монгол улсын иргэн хүн шүү дээ. Тийм шүү дээ. Энэ бүр бас хэцүү мөлий донор олох. За тэгээд ер нь хагалгаа бас айгуу тийм хүнд хагалгаа авд юм биш үү? Тийм саяхан бас маа дотны ах хагалгаанд ороод гэтээ бас амжилттай. Баг бүр дээр бас амжилттай явсан. Тэгэхээр тийм энэ тоглолт гоё болоод болдаах маань бас гоё усаад ирээд буцаа уран бүтээлд орох хаа тийм ээ. Тэгээд би сая Солонгос сонсч байсан л доо. Юу дэлхийн олон орныхан аливаа ингээд нэг донор болоход маш удаан хугацаар хүлээд ингэнэ. Тэгээд хэдэн жилийн дараа тийм ээ ингээд хүлээд. Монгол хүн бол за одоохон гिचэл 7 хоногийн дараа донор олчлаа гэж тэгдэг гинэ. Юу нах туу хамаатан садан найз бүтэн шууд тааржлаагүй шууд манайхан тийм илэг нэгтэй байхгүй шууд ингээд өөтгээд өгчтэй гинэ. Тэгэхээр монгол хүмүүс донороо маш хурдан олдсон гэсэн. Илэг нэгтэй гэдэг нь байна. Тий. Манайхан яг тийм би бас манай хэлгийг сонсч ирсэн. Хүмүүс айгүй их удаан очрлоо. Тэгээ баг тэнд чинь өгөхөд бөө юм болд юм шүү те. Хууль цариг одоо юмар яах гэж одоо
одоо тэр ингээд бүр 8 бүх юм манайхан бол зүгээр би дүүнөөгөө маа би өгч гэдэг. Тэгээ наан ингэж нөө сэтгэл санааг нь бэлдэх сургалт явуун сэтгэл зүйчтэй уулзсан тэр чинь бүр айгүй том ажил болно харин тийм. Манайхан сэтгэл зүйч зүгээр хэдэн найзууд нийлээд за өгөө. сүртэй ин чи өгчөөш. Ахаар урагч штий. Тэгээ за гэх Юу нэг тийм эдик гэсэн. Би бараг нэг маялах юм. Аа минь За би үгүй. Наатганаас нэг хийчих. Даас тэр цааш зүгээр сая бол Юм илгэмсүү байдаг. илгэмсүү байхгүй нөгөө бие биенийгээ гэсэн Одоо тийм бол хатуу өгөхгүй шүү дээ тийм биз дээ. Өөрийнхөө амьдралыг бодно шүү дээ. Үгүй гэж. Гол нь бөөрчөн донор таарах бас айгүй хэцүү байдаг. Хэцүү энэ. Төрсөн ах トゥ хүртэл зүрдэг юм байна. Бүр юм цуснаасаа юу нарийн ховор тэгээ одоо юу Шууд их бас олон одоо яг нэг үлдэд одоо энэ хандив үйл ажиллагаанд бол маш их оролцож байсан. Тэг ер нь 4 сард тий зөндөө шүү тий. Одоо бас тэр оролцсны хүн энэ байж. тийш дээ. Тэг би Яг авсан хүн байж шүү. тийш Хэдэн онд үлдээд ирчихэ? Симбигээд 2011 он болов. 10 он уу? 10 он ч лөө. би тэр тоглолтыг бүр амар сандч яг гэртээ ингээ ганцхан Би Германд яатсан гэдэг ингээд бөөдөө ингээд телевизүүд шууд нэвтрүүлж байсан шүү дээ тий. Би бүр яг ингээ үтцсэн. Яа ямар гоё юм бэ гэж. Тэгээ манай Баатархуу ч гэсэн одоо өчтөр бас телевизээр хэлсэн одоо ярилцлагуудаа ч хэлж байгаа миний найз ард түмнийхээ хайр одоо хүндэтгэл хайр энэ урлагийг гэсэн шуурлагийг гэсэн юугаар би ди зэрэгтэй явж байгаа шүү тий. Ер нь үнэлтээ яхаа зүгээр тохой болцоо боломж муу байсан тэгэхээр энэ цагаа хамт олон урлагч урлагийн энэ олон цагаа хамт олон нийлж тоглоог байсан мөнгөгүй бол тэгэл яах юм. Тийш дээ. За би ч угаасаа сонсчоо за тийм их мөнгө олно гэж юу ч яах вэ бүтгчгөө гэлгээд манай дооё хөрлөө хоёр зохион байгуулад бүх хамтлууд бүр 46 цагийн тоглолт болсон гэсэн баг. Одоогийн тоглолт маань бараг л 4-5 цаг болно шүү. Нэг хамтлаг 2 номер гээл тэгэл 4 хамтлаг зөндөө тэгээд доочд мочд байна, комедианууд байна гэдэг бас нэг цаг хугацааны хувьд бол нэг 4 цаг гаруй үргэлжлэх юм тоглолчдод. Ер нь бол 4-5 жил бид нар чи бөөндөө цуглаж ингэж бас тоглоогүй юм. тоглоогүй тий. Хамгийн сүүлд наацтай удаа чинь бол тэрэн дээр нэг тоглож исэн баг дээр үед. тий. Яг үгүй яг бид нар нөгөө best of comedy гэж хийдэг гэсэн тийм нөгөө. Тэгэл ер нь тэгэл хамгийн сүүлийн тэр best of comedy-гээс олсон яг нөгөө ашиг нөгөө бас нөгөө имлгүүдэд хувааж өгөх нөгөө бямцахгүй. Бид нар чинь хавдрын Эхний тасын дэвд өгсөн байхгүй юу? Экватор үгүй тий. Жин их гоё юм өгж байгаа манай бүх одоо ингэж жүжигчдийн хүүхдүүд энэгээр дамжих болтгоо гэж. Тэр яг бороо хэлсэн сайн. Гартаа ч үгүй. Яг тэр дундаа ингэ зогсчоод бямцахтахыг Яргсэн тий. яригдсэн. Тэгсэн чинь за ингээ бид нар одоо тэгээ нөгөө хүүхдийн шаардлагын аппарат нөгөө шалтгаалсан хүүхдүүд ордог. Тэгэл ингээл юм чи нөгөө 50 өрнөөс хуулаад ингээд за тэгээ бямцахтахыг та ярьж гээл тэгсэн чинь. За бид нэг сайхан аппаратуудыг өгч байна. Тэгээд одоо энэ байна. За тэгээ энэ инкубатор аппарат бол их хэрэгтэй. Одоо ингээ манай залуу жүжигчдийн хүүхдүүд бүгд л энэгээр ороод гарч байна. Тэгээ бид зүгээр ард нь өстэй юм болоо. Сонирм Инех яа тэгээд нөгөө хамгийн гол нөгөө хандуулж байгаа нөгөө аппарат бас ойлгохгүй. Бид нар тэгээд хошуулгын хамгийн сүүлд бас big show 2 өдөр одоо UB Palace big 4 үзээд тэгээд Талиш Шамбаяртай бас хандуу өгөөд бас одоо дэлгэр сайхан бас маск production жүжигчин дэлгэр сайхан да. манай хамтын бас цоож гэж залуу нэг газ дэлбэрээ маш их хайлгын тоглолт хийсэн. зүгээр ингийн цагтаа газ жижиг газ чинь бүр левт хонгоот лавд юм л шүү дээ. Ахын газ тий. Ахын газ зүгээр цог мохж ингээ хагалчтай юм л шүү дээ. Тэгээд бас энэ дүүдээ бас бид нар бас хамтлагийн огшуурлын хамтлагууд Олон юмд орсоо. Тэгээд тэр болго яг нэг яриад байдгүй учраас хүмүүс заа гэж яддаг юм шиг. Бид нар чинь бас big show-наас чинь хавдар судлалын том аппарат компьютер би тэрийг ярих гэжлээ тий нөгөө гамбагийнхан тоглосон бас тэнд юу янаас 265 сая төгрөгөөр илэгний хорт хавдрыг ихэнх шатанд нь түлж эмчлэх юуг бид нар айгүй том цоо
хошин тийм нэг аппарат нь 265 сая төгрөгөөр одоо сая бид нар 21 онд авч одоо хандуулж ялаа. Тэгэхээр яг хуу ер нь одоо нөгөө ингэдэг штэ бид нар чинь яг одоо сая урлагийнхныг л ярьлаа штэ. Урлагийн бус зөндөө хүмүүс одоо тэрний наз энэ гэл тэгэл имлгүүдэд ингээл ингэж яагаад бид нар зөндөө одоо бас урлагийн манай одоо ганц бидний гурав биш манай ганц хошин урлагийн тэр их том айл одоо хамт олондоо одоо ингэж ард иргэдтэй бас буян болж ирсэн. Тэгэхээр бол одоо бас сайхан тийш бид нар ч одоо нэгэсэндээ нэг чадж байгаа тэр боломжтой байгаа үе дээр бид нар хамгийн гол нь ард иргэдээс зүгээр бид нар одоо дансаа тавьчаад одоо бас нэг хэрэг бас үнэхээр чадлагүй бол одоо тэгээд одоо суудаг шүү бид нар ч гэсэн талбай дээр очиод хүн ингээд яж байгаа бид нар хажууд нь очиод лаймаа хийж өгч тусалдаг л байсан. Тэгэл хич одоо бид нар бас хажуугаар нь хошин урлагийн гэдэг тодтолтой энэ их том нэг хамтлаг нь 10 20 гишүүнтэй энэний сан 4 5 хамтлаг одоо mass production X2 emoz мөрөөдлийн чадвар за шилдэг өнгөд одоход 80 90 уран бүтээлчд оролцсон гэж бодохгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ гоё тоглолтыг үзээд сэтгэлийн гоё таашаал аваад тэндээсээ тэрүүгээр тэнд өгсөн хандуун тэр нэг надад бас их гоё санагдчих. Шудраг тий. Шудраг бид нар таны үзэнгээ хандуун өргөчж штэ. Тэгэхээр тэр 4 сарын 1-ний одоо бүхий өргөнд тоглох тоглолтууд их гоё болох байх гэж бодож байгаа. Яг бид нар ойр тоглоогүй те 21 оноос хойш тоглоог болохоор амар гоё сэтгэл тоглоод байгаа. Та хэд бас тоглож байгаа бах тий. хараа бөөнд цуглахлаар их гоё болно. Хөтлөө нээлтэй явуулаад би яг та хэдийг самт байхыг харахаар амар гоё санагдчихсан ба. Хүүхд байхын л ерөөсөн ингээл нэгцэн тоглолт гингүүд л яг л үзээс сочмаар санагдал. Ямар сэндэ тэр Батсаяахын тэр байхад те чамаа хошуурын чадрын тэр доход бүр зайтл болдгоосэн те. Шаацтай ударч нэг үүр сайд өглөө 5 хүлээгээл байж идэг тий. Халуун савтай цай бууж тэгээд за одоо хэн төрүүлэх бол хэн надтай одоо жаах бол ингэж үргэлжилж үздэг байсан. Бүх номеруудаа тоглолт дуусчаад дүн гарах гал ингээл явах чинь тэр чинь урд нь үжээс сурцсан ус ч цайтайгаа цайтайгаа ид хоолтойгоо ирээ тэгээд дүн гарч хооронд цаймаагаа аваад бууд нуцаа идэх жоохон дог хийж мэгээ. Гоё шүү. Завсаргаа та тэгээд тэр чинь бас өөрсдөө гоё фэнүүд нэрчсэн хамтлагийн аюу гоё болдог л доо. Улаан хевсэн дээгүүр алхаж орж ирж байна л тий. Сүүлд best of comedy бид нар тэгдэг ус. Сүүлийн баг 3 жил тэгсэн тий. Ялч гоё. Тэгэл ковид гараад ерөнхийдөө 19 он өнгөрөөл 20 он зогсон 21 он 22 он 23 он тэгэл 24 оноос сэргээл эхлээл ингээд ер нь яг ийм болчиход лээ. Хандуу юм гэдэг чинь нэгт маш сайн зүйл шүү дээ. Тэнгүү сүүлийн үе зүгээр яг миний үеийн залуучууд ер нь нийт хүмүүс за хандуу те хандуу ажил хийж болно. Хүмүүс тусалж болно зүгээр чимээгүй хий гэдэг нэг тийм сони яриа гарчдаг. Тэр их сони. За чимээгүй хийлээ, чимээтэй хийлээ энэ хоёр чинь ялгаагүй л сайн үйл сайн хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүт одоо яг энэ дээр бас нэг хэсэг хүмүүсийг буруутгах гэдэг байгаа нэг хандив дээрээр хүмүүс л өөртөө болсууд тэрийг нэг жоохон бурууч хандуулсан юм шиг байна. Тэнгүүт нэг тийм яриа үүссэн, тийм нэг жижигхэн яриа үүсчингүүд хүмүүс ингээ хандив сайн үлсийг хэсэж жоохон ичдэг болоод ичгийнхаа ирээд багсч магсаа тий. Иймэрхүү зүйлс гарцсан л хэлээ. Уулын яг наадхи чинь бол яг нөгөө хүн бид нараа нэг ингэж бодоод байгаа байхгүй юу? Би ганцаараа яваад амьдраад дуусах юм шиг бодоод байгаа байхгүй юу? Гүчи ард хүндээл байх юм байгаа үстэй. Бид нар ард нийтээрэл надад нэг 3 төгрөг байвал би ядаж хэрвээ надад 2 төгрөг болж гин гэж бодвол гэр бүлтэйгээ өр хүүхдүүдтэйгээр 1 төгрөгөө нэг сайн үйлсэд ягаад зарцуул тэрүүгээрээ гоё тижээгдэн штэ тийм үстэй. Бид нар чинь нэг ийм сайхан юмд хандив өргөсөн эсвэл одоо нэг ийм гоё аянууд болж хүүхдүүд хүртэл хийж штэ. Манай охин 24 онд сургууль төгсгөөсөө өмнө 23 оны намар миний охин тэр нөгөө нэг юу гээд байдаг шүү дээ нөгөө нэг ганж авхлангийн чинь ичди орно. Тий. Ичди оронд найзуудтайгаа нийлээд зүгээр тэд нар хүүхдүүд л ярьсан байгаа байхгүй 13 дугаар анги хүүхдүүд 13 дугаар хэдүүлээ гэртээ уншихгүй номнууд авцрыг гээд аюу болон хайрцаг ном гоё хүүг тоглолтгүй тоглоом авцрыг гээд аюу бол
За энийг яг уу гэж хүүхдүүд ярьсан баг. Тэнгүүд за би аавдаа илээ. Энийг яг уу тэнгүүд нь би ичидийн орон руу яриад ингээд инхүү гэдгсэн чинь за аваад иргээ. Тэгээд бид чи ангиараа очиод хичээл цаагаад үнгүй англи сургуулийнхаа өөрсдөө сурагч нар. Тэгээд инглиэр бол өшөө дайжаа энэ хүн төрлөختөн одоо энэ дайн дажин гэл ингээ байж хад хүн үнэ хайрлагаас хуулаад энэ бүх юм орших болов гэж би боддог байхгүй. Айгу гэгээлэг нэг өдөр өнгөрч штэ ядаж тий. Зүгээр л тий. Нэг юм зүгээр уцаа ордод сууснаас л дээр штэ ер нь яаж бодсон. 12 дугаар анги тий. 13 дугаар анги гэж. За тэгвэл Тэсээ боцож нэлээ утаа бодлоо гэж. за тэгвэл 4 сарын 1-ний тоглолттой гоё тоглолт болох хаа. 4 сард бас ажлынхаараа үүснэ. Тэгэрээс асархай гоё тоглолт болох хаа. Өргөнд яг нөгөө бас одоо жишээлбэл маск сая ингээд намар дангаараа тоглосон тий. За одоо эмоц сая тоглоод дууссан. Сая мөрөөдлийн чадвар тоглоод одоо өдөөгөр орно утгаад 24 онд X төс ингээд яг нэгээр нь ингээд үзэхлээр бас гоё. Би ч одоо ингээд эднийхийг үзсэн гэр бүл ажлыг бол бүтэн сайдар ингээд өөр хүмүүстэд дагуулад тэгээд гоё тоглолтын ард тэгээд одоо энэ 4 сарын 1-ний тоглолт нэг онцлог нь бүх продакшнууд нэг дороос бүгдийг ингээл онон одноо заана магна баатархуу тэр төтөө тэр алтан шагаа ирхмэ тэр бүгдийг нэг дороос нэг үнээр үзэж байгаанаас гоё болоо тэрийн болгон ойр тэгж нэг дөрвөлнгийн үзээгүй болоо гэж бас тий одоо манайхан бол тасбар аваад юмаач үзчихэн ханд байж өгч чинь ингээл сайхан вин аль та сайхан хоёулаа гоё бай гэж байгаа юм те би нөгөө болдаахыг царайлаг гэдэг тэр чинь нөгөө төрсөн өдргээд очин шиг гэдэг штэ тий тэндээс хоош яригцсан байхгүй хүмүүс яг үнэ яг царайлаг гоё залуу ороод ирж байгаа юм чи юу наац царайлаг амар дуулна те оо гитар янзын тоглоно дуучин болох гээд Боби гэдэг нэртэй тий өөрөө амтлагтай тийм билүү тий амтлагч анги үл байна. манай хошуурдаг гин сүйс манай англи хийж ягаад Орос руу вигик ярьсан. Хоёрдугаар курсээ төгсөө вигик руу тэнцээ явцсан байхгүй. Тэндээ төгсөөгүй. Тэгээ өрөөд ирсэн. Анти байсууш танаа ирсэн тий. Тэгээ байлгүй байх. Тэгээ бид нар ч одоо урлагийн газар мөнгө өгч чадхаа. соёлын гоё зүтгэлтэн одоо ардын жүжигчин одоо найдан дорж гэдэг найруулагчийн анхны шагнар байхгүй. найдаах гэлтэй. Найдан дорж гişin анхны шагнар тэгээд анх сургуульд ороод тэгэл манай болдооч бас их тийм юу өөрөө бас тийм нэг их боловсон болдоо гэдэг байхгүй. Тийм боловсон. Тэгээд ямарваа нэг хөдөө ресторан байж бид нар ч одоо ингээл хөдөө баригад дээр ингээл хөдөө хээр явж байгаа шүү дээ. Хөдөө гуанзны одоо бол бүгд байдаг болсон. Гуанзны ресторанд буугаад Гуанзны цайны газар. Тий хөдөөний цайны газар буугаад тэр дотроос амар юм асууж байгаа юм чи. Танад юу вэ нөө? Майонез байгаа юу? Төрс вэ нөө? Түрхэд идчих. Тэгэл кетчуп юу муу гэдэг майонез боловсон болтоо. Баг зэрэг юм нэмбигний хүчил байна. Бараг тийм нэг тийм лаглаг юм нэг жисэн. За цөө өгч гэдэг. Гой тэрчээс гоё штэ тий. Би танарт нэгэн сонирхолтой түүх хуваалцъя. Fireball нь 1980-ад оны үед Канадад үүссэн бөгөөд домог яриагаар бол тухайн үеийн юр бусын хүүтнийг нэгэн баримаа вискин дээр синамон хольж халуун амт гаргаж авч хүмүүсийг дулаацуулдаг байсан байх. Түүнээс хойш Fireball нь нийгмийн идэвхтэй залуучууд болон найз нөхөд шинийг дуршиж үзэх хүсэлтэй хүмүүсийн брэнд болж хувирсан. Та заавал амтлаад үзээрэй. Watch me win, then watch me do it again.
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Би ингэ нэвтрүүлгээ ингэж ийм асуултаар эхлэе гэж бодоод байна л та. За ингээд хамгийн анхны ингээ амжилттай болсон гоё жүжиг. За тэгээд тэндээс хойш ингээд алдар нэрт хүрээд олонний танил яг болж исэн. Яг тэр нэг жүжиг, тэр тоглолтын бүгд ингээд урсамжуудаа хаваалцвал. Яг ингээ ард түмэнд хүрээд Багасаа хэллээ. гадуур хүмүүс таниад хэлдэг шүү дээ. Тэгээ би 99 онд Шекспирийн зуны шинийн зүйдийн Арслан гин дүр тоглож байсан. За тэгээ тэр бол үнэхээр бас тухайн үедээ бүүн болсон. Ямар ч үг байхгүй аа гэдэг. Үг байхгүй ерөөсөө тэгээд үг нь дандаа аа. Тэгээд тэр үгээ чэжлэх гэж яваад байдаг тийм дүр тоглож байсан. Тэгээд шоурдгийн театр руу ороод Чиюуны ордныхоо би Чавчруудын ордных гэдэг нөгөө тий. Намайг эзэмдээч гэдэг анх. Ямар дулмаа тавхаа тэмээд дулмаач гэдэг тий. Тиймэрхүү даах. Тэр яг жүжигүүдээсээ. Жүжигүүдээр яг тэр үгнүүд чинь нэг хэсэг үл яг тийм юм чинь нөгөө орд гэдгээ буруу ойлгоод. Тий. Тэгээд амны хэлдэг бол амны хэлийг байнг болдог гэсэн чинь. Тэгвэл тэгээ танд яаж мэдрэгдэг вэ? Яг хүмүүст хүрсэн байна да гэдэг нь гадуур явган нөгөө арслан чи явж штэ гараар явж штэ гэдэг. Хой намайг эзэмдээч гэдэг ингээд харж барахаар. Тэр мөгтөч чи тэгж мэдээж. Тэгжлээ баялаа. Та хиттэй байсан бэ тэр үед? Сургуулаа төгссөн байсан хэрэг чи одоо 10 сойс төгсөөл тий 22 хүртэл баггүй. Тийм л. Тийм ээ тий. Тэр сургуулаа 22 хүртэл 21 оёртой байсан. За аглах хэрэгтэй. Одоо битгэрийн 10 жоохон төстэй. Оюутан байхад бид нар чинь 4-р курсын оюутнууд байхад нөгөө би чадныг хөдөлдөг байсан. Би чадныг дооёо хөдлөөд би нөгөө этюдийн нийтгүй биш ээ юу лээ. Даяа. Би чад хүмүүс нөгөө чихвч сонсоод үйлдэлийн дуурайдаг. Долоо уруу гэсэн үү? Тий, тэгэл тэрэн дээрээс эхлээл амтны этюд хийгээл тэгээ сүүлд нь 17 чиглэг инээдэд ороод 7 урууч 17 чиглэг инээд байхгүй. Тэгээ тавга ахтай нөгөө нэг баг болол Дөрдөнберг гэх нэг баг болол Тэмээчин баг, Хончин баг, Үхэрчин баг гээл тэгэл ер нь тэгэл яваандаа тэгэл X төцийн тэгэл аглуу гэл тэгэл даяа тушныг сандал Улаанбаатар хотын гудамжны сандлыг бас дуусгасан одоо Небатар сонсч үед сандал аваад гудамжны хоёр хүүхэд болол тэгээ сандлаар ярихгүй ингээд янз бүрийн хургаал гэдэг байсан тэгэл театрт ороод театрын би театрт нэг олон том жүжиг тоглоо. Театрт удаанч ажиллаг нэг 3 жил гарна л ажилласан. Тэгээд Николай Каледагийн ижлэхүйсэн жүжиг гээд тоглож байсан. Тэгэл тэндээс эхлээл ер нь хувийн хвшил рүү ороод 2000 оноос X төстэй ингээл салшгүй. Тэгэл аглуу өнтөр аглуу гэдэг яач авсан та нэрээ? Гэхдээ энэ чинь бүр юу шээ? Кенер орны. Биш 10 жилийн оч байхгүй. Тийм үү. 6 дугаар ангид байхад яг энэ хаглаа үдэн нэрийг авсан. Нөгөө манай анги чи 41 хүүхэдтэй. Манай ангийн багшийг Хумба гэдэг байхгүй. Хумба гэдэг. Тэгээ багшаа ер нь нэг өдөр байж бүгдээр ангийнхаа хүүхдүүдийг тонгоргож тэр үед нэг тонгоргож ярьдаг байсан. Чисэний гисэнод үзүүгээл тэрийг дандаа тонгоргож ярьдаг. Тэгсэн чинь ер нь ангийнхаа хүүхдүүдийг бүгдийн нэрхт нэрийн тонгоргоё гэдэг манай ангийн хэдэн залууч бөөнөр банд тэр. Тэгээд би чинь альма анаргууд баттуулга гэж явчихдаг байхгүй дээрээс хоёр тэгээд журналын ихний үсгээд тэгсэн багшигаа бид нар Хумбаг аап мух гэл тэгэл хин анаргуулны тэгсэн минийхийг болохоор аглоп тап гэдэг гарчгүй баттуулга хойноос мичгээр
Тэгэл аглуу тав гэл тэндээс одоо нэг ангиас нэг 3 хүүхэд нь л яг энэ нэрээрээ хуучлаа. Гиюх гэд бат очроо гэдэг гиюх ирээч. Гиюх тав гэл. Тэгэл бат аглуу тав гэл тэгэл тэгээ явцын дод тав наалга болоод. Тэгээд 6 дугаар ангид тогтол аглуу. Тэгэл дугуулангийнхан аглуу тэгэл өнөөдрийг хүртэл тэгэл би өөр таныг аглуу гэдэг яг нэртэй болох гэж боддог гэсэн шүү дээ. За Баатрах байх яваад. Энэ чинь Эрдэнэтийн театрт байж байгаад сүүлд ирсэн. Төгсчөөд яваад Эрдэнэтийн театрт 2 жил ажиллаж эргэж ирээд тэгээ сэргээштэл орсон да. Сэргээшээс тэр нэг арх марх уудаг муудаг тэргээл нэг уудаг сохтоо мотог тэгэл бүүн басан дөрний тэрнээсээ л таригдчих. Дандаа архичны дүрээр л юм тий. Архичны дүрээр л юм тий. Би бас яг сэргээшийг асууна гэж тийм аа. Сэргээш анх юу яаж санаанд гарч ирсэн юм? Юу дэвжээ тэмцээнээс. За Анх Монгол Улсын их сургуулийн багийг онон ах одон чимэг их хоёр бэлдүүлж ирсэн. за Тэгээд тэндээс тийм номерын идея нь гараад тэгээд тэр тоглогдоод нэг айхтар амжилтанд яагаагүй. Тэнийг нь цааш нь дахиж нөгөө нэг найдаа багш чинь болохоор одоо энэ юуны сургууль лээ. Хиний аав учрлын аавын сургууль чи үлээ. Их засаг их сургууль дээр тавьсан. Найдаа багш оноо хоёр. Тэнгуутаа ажил ихтэй болоод болдоо битэрийг бэлдгээд Оноо хотлогч байл тавьсан гэдэг. Тий. Их сүрэн дээрээ тавьсан байхгүй. Тэгэл тэр чинь өвдөөсөө буцаагаад авчаад татаал юун дээрээ хийгээл Бид нар өөрсдөө дээрээ тайзан дээрээ хийгээл тэгэл 2000 он 99 оны шоуных байхгүй. анхнаасаа л юм мюзикл байсан юм уу? Тий. Дуулдаг. Тэгэл бид яг дуунуудыг шинжилсэн. Өөрсдөө яг дуунуудыг бол. Тэгээ эн чинь X түүцийн 99 оны номер байхгүй. 99 оны намрын номероо бид нар энэ их гоё бол айгүй амжилттай бас зэрэгтэл пик. Тэр дахаач тоглоал. Тэгэл ингүүтээ бид нар ерөөсөө ийм мюзикл хийгээл. Тэгэл бид нар Сэргээш нэгийн тэр учиртай 3 төрсөн өдөр зугаалга гээд Тий. ерөөсөө энэнийхээ зарчмаар явчихъя гэд зугаалгыг чинь бид нар бас хэдэн зэргийн ангийн хүүхдүүд нэг октоодтай тэгээд тэр төрсөн өдөр нь болохоор нэг найзууд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа. Ингээд нэг нь жоохон этник, нэг нь жоохон тийм хайр дурлалын, нэг нь тийм нэг зэрэг ирсэн юм уутай тэрийг холиод ирч хүчтэй. Тэгээ бид нар ингээ Сэргээш нэг хоёр хийгээд хоёрын дараа нь Тонголог Тамир, Даривазар, Сүхбаатар гэсэн 3 анги киногоор хийсэн байхгүй. 3 кино гоё мюзикл болгоо жоохон этник хошин. Тэгээд жоохон завсарлаад 2005 онд бид нар 3-аа шууд үед 21 он, 50 он, 70 он орчин үеийг хийсэн. Тэр чинь бол одоо ярьдаг жинхэнэ вайрал болдог. 3 бол ингээл пүк гэж ярьсан шүү дээ бүр ингээл. Миний хамгийн дуртай чинь төрсөн өдөр зугаалга. За тэгээс эргэж 3-ын бүх. Би баг бүгдгийнх нь бүх дууг мэдэх хаа. Одоо хүртэл мэднэ нэр. Яг эхнээс нь ингээд дараалаад бол яг дуулчих. Яалч юм бүр амар амжилт. Одоо гэхдээ таны нөгөө нэг Сэргээш 3-ын 3 дугаар хэсгийнх чинь одоо хүртэл баг явж байгаа сте. Рил TikTok-оор. Тэ? Та сүүл охинтойгоо хийсэн байсан уу? Тий, охинтойгоо сая 24 онд хийсэн. Миний чам тартаг. Чич гадарлаагүй гэдэг одно ихтэй хоёрын. Аглуу гэдэг айгүй өөргөө. Тэгээд нөгөө одоо энэ ерөнхий сайд хурлын дарга очрол над руу мессеж бичээд хаас одоо ч гоё сонсоход гоё байна. Охинтойгоо яасан ямар гоё юм баярлалаа гэд 24 он мессеж бичсэн. Яа Баатрах баач бүр. Тимон гэдэг нэртэй очрол чинь хурлын дарга чинь өөрөө тийм дуулдаг гоё зал хөрхөн залуу те анх гарч иж байгаа. Томондог боловсролтой манай Тимон очрол чинь тэгээд л яжсэн да. Тэр хувцас муцлыг өөртөө яриад хийцэн үү? Тий, өөртөө л бид нар ингээс за Баатрах бах би яг эндээс юм урсуунжуулмаар байна гэж. тэгээ мэдээж хоорондоо ярилцсан шүү дээ. Зураачийн баг гаргал чинь тэгэл орчин үеийн арай нэг тийм шинэлгээр дөрүүлээ өөр шүү дээ. Нэг нь трапез, нэг нь орчин үе, тэгээд нэг нь 50 60 нөгөө сандаг бинтүү. Тэгээд юу нэг ламдрын үе гээл те 21 он сайхан тэгээд гоё одоо
манай шуурлагийнхны хамжиг хийдэг юмнууд нь гоё шүү дээ. Янзыг гоё. Яг юм амар гоё өнгөрсөн мэдээж байгаа. Би нэг өмнө Fox игээд хамтлаг өгдөө шүү дээ 2 эмэгтэй те. Одоо залуучтай амар сонсдог. Тэрнтэй яг дан хошин шиг ирсэн аахгүй. Үздэг байсан юмнуудаа. Амар гоё. Тэгэл бүгд дурсж яриад. Одоо болохоор юу яагаад юм бэлээ? Хуучны хошин шогоод буцаж гарч ирээд хүмүүс үзээд хүүхдүүд үзээд байгаа юм бэлээ. Тэр нь яаж нэг юмгөт нөө мим гэж гараад байгаа шүү дээ. Мим гэдэг нөө нэг зурган дээр нь тайлбар бичсэн. Хошин. Одоо нэг өнгөө шиг юм бичсэн. Тийм мас ингээ буцаж үзэлтний яваад байгаа юм лээ. Нэг үгийн тасалж авч маач юм аа. Нэг жинзи үеийнх нь. Тий. Тэр нэг одоо жишээ нь таны нөгөө нэг барилгачин болдог штэ. Аригчин барилгачин. Тэрний нэг хэсэг мэсэг ингээ таслагдаад явж байгаа. Тэр нь ингэж явангууд буцаад хүмүүс тэрийг нь үзээ явчихдаг. Магнагийн тэр их юу их явдсан шүү дээ. Молоко пиано. Тэр хүмүүс Мангар ихтэй ярьдаг. өчтөрхөн үрд би юу үзчихлээ нөгөө MC аавч болцсон. Сая хин яваад ирлээ. Алтрагийн аав ороод ирлээ. Чамаа гуйж явна би нөө. Тий бир гуйсан гэдэг манад нөгөө тас болдог юм. Юу гэж чамаа гуйж явах юм. Чи жоохон царайлаг төрчихгүй гэсэн. Хийхээс өмнө өөрсдөө бодлогсон яа. Аавга тэгээд нэлээд зогсож байгаа гоо Яваа тэгснээ одоо нөгөө нэг чи яваач мó ногоорсоо аригчин байна гэдэг нөө тамирахын аавыг. Тий. Тэр яг бас амар явна. Сая тэр эдний тэр сүүлийн номер тэр магнагийн тэр юу их өөр гэж үзсэн. Чи Цогс яг зэрэг тоглож байсан болоо. тэр нөгөө хүүхэд гэдэг хүүхэд өөлөнгүүд нэг 3 ээж гарч ирээд магнагийн амар ээж гэж шууд толд. Магнагийн тэр нэг өлзих хөвгчтэй нэг дууд болоод солонгорлоод буруу хоолоогоор дуулдаг. Тэр бас их хөөрх штэ. Чинээд багт нөгөө караокегийн нэвтрүүлэг хийдэг үү те. Хөрх үлдэж үнэнгээс сайн дуулчих гэдэг. Ямар ч харав авахгүй дэлийг орч. Баярмаг тас гоё дуулт шүү яалт. Баяр магнач одоо зохиолын дуу руу бас орчод байгаа шүү энэ хүн чинь бас. Яа. Нийтийн дуу руу. Нийтийн дууны бас гişүн гэдэг гэсэн чинь явуулахад начдаг гэж байгаа. Нийтийн дууны хотлоо яриад. Очоод нэг 2 доо өргөн барьчаад ирэхгүй. Урилгаар очдөг үстэй дуу дуулах гэж. Очно. UB пас авах чинь тэгэл бүхэл юмд нь очлоо доо. Тэгээ пас маань байхгүй болцоо одоо ингэ бүхэн өргөөр хаяа очдөг ажилтай л. Тий. Тэр болдогхон энэ хандив тоглолтын дээр би бас яг өөрөө үзэж олно даа бас. Айд өргөнө. Гоё шүү дээ. Аавын сюрприз манай магна бол одоо тэгтээ чи хэд дахиулна гэж бодож байна. Мөрөөд байлгүй. Бид хоёр сэлэнгэд явсан те. Сэлэнгийн сумуудаар бид хоёр бас нэг жоохон ажилтаа битүү тойрсон ч. Магна гаргачихсан жоохон амарч юм. Хоолой сөөц орж иж заримдаа. Гэтэ гоё. За 6 дахь болоо орог болсон баха гэж аглахосоо л. Сайн ингээл заавчлаа. Зүгээр яриа чи. Сайн ингээл монголчууд маань айгүй амжилттай боллоо шүү дээ. Монголц гээл контр тоглолдог хүмүүс байна. За тэгэл нөө физикал эшиа гээл манай орхон баяр те. Сахасны бүсгүүчүүд байна. 3-9-3 те. 3 охин маань. Дараа PUBG Mobile-ийнхэн байна бас. Бас дэлхийн аврагаас Тэ 3-4-ийг авчилаа. Манай Параолимпийн 2 залуу хэл тайквондо алтан мөнгө медаль юу гэсэн ч үү. Саяны 2 жил бол бүр ингээд 7 хоног болгоо ингээл огшоол те. Тэр болгон дээр юу ямар хүн санагдчихсан. Ямар сайхан байна л гэж бодчихсон. Одоо манай Пауэрлимпийн хөдөлмөрийн баатар хин ч одоо бүр хэдэн удаагийн олимпийн авраг дэлхийн авраг болчихоо. Олимпийн алт мөнгө хүрэл цээжин дээр шахдаг. Манай дөөрийн олимпиад бас төрүүлсэн хүн байж л надад бас. Одоо манай Ариун Баатрыг хар, Амар Төвшин хар. Манайх нэр 3 сая 500 үнэтэй ард хүмүүс бод үнэхээр бас том амжилтуудыг гаргаж байгаа шүү дэлхийд бол тий. Амар. Ингээ пүк гэсэн юм шиг лээ. Одоо нэг сэрцгээ гэж байгаа юм шиг 7 сая болчих юм бол баллах нэ.
Алчийн дээдл нь юу вэ? Тэрийг даваа. хамгийн сүүлийн өнөөдөр миний уншсан мэдээ Японы сумогийн мэрэгжлийн харуу пошоо сая дууслаа. Сая дээр өчигдөр уржиг зэрэг 104 дахь төрүүгөө монголчууд авлаа гэж байна. Яа. Тэр хэдэн жилийн түүхтэй бэ баг? Үгүй 104 дахь төрүүг дам монгол хүмүүс. 2 хүн нийлээд 70 төрүү авчих. Жил 6 удаа гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Жил 6 удаа. Ааха. Тэг чи бод 2 хүн нийлээд 70 төрүү авчихсан байж тээ. 45 гасаа 25. 20 жил 120. Тэгээ 124 20 жил 124 ах юм шүү дээ. Яа. Тэгэхээр 100 гэдэг нэ 104. 16-ыг л алдсан байж тээ. 20 жилийн дотор Тэгээд одоо энэ сая дэлхийн одоо сонгодог урлагийг бол одоо энэ Европ те Аз бүгд мэдчихэе те. Тэрний барит дэлхийн 1 номерын баритон намар төвшин боллоо шүү те. Жанр гэлөө баритон биз дээ. шийддэг тий. Тий. Одоо тэгээ манай хин бэ? Одоо манай Ариун Баатар за өнөөдөр хаан тоглолттой. Тэгэл дэлхийгээр нисээд явж ш. Яг юм жиг хүү хамтлагийг харна. Тэгэл ах юм аа. Сонгочтой шүү тий. Тэгээ энэ бүгдийг гарааг бод гошуурлаг байж л байсан шүү дээ. Үнэн. Гүг чи бодоо бид нар энийг бас ярьж явах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр Монгол улс 89 онд анх 20 дугаар тогтоол гараад нэг үе рүү шилжиж яхад нийгэм нэг үе рүүгээ шилжиж яхад дэлгүүр нь лангуу нь хоосон давснаас өөр юмгүй картын бараанаас гарцсан ийм байхад соёлын төвөргөн дээр ямар тоглолт үзэгч дүүрэн байсан. Зарим нь үүдээ барьсан байсан. Одоо нэг үлгэд урлагийг мэдж байгаа. Тэгэхэд Батсаяа, Батсүх, Сосор орон 3-ыг үзгээд Сүхбаатарын талбайнаас би оюутан байсан. Би тэрийг хизээч мартдаггүй. Сүхбаатарын засгийн газрын ордны хойдлоос ингээ оочрлоод билетийн өглөө эрт ирээд билетэнд нь оочрлоод тэр гурван хүний хошин урлагийн тоглолтыг чамин чулуун туяаг жагдгийг үзэх гэж тэгж оочрлж байсан. Бид нар нүдээр харсан. Яа. Би бол хараа үзэх гэж оюутан байсан л да туулаачлаад тэр дээр 3 давхрын пистолеттэй гэрлэн дээрээс зулаан дээрээс нь ингэж үзэж илээ шүү. Өглөө ихт очино 7-оос тоглох юм чи би 12 маяр нэг цагийн үед очиод тэгэл тэрэн дээр гараад ингээ хүлээч. Тэгжиж үзэн тий. Би гэхдээ нэг одоо энэ төр засгийнхан бас манай урлагийг хизээч орхидоггүй. Өнөөдрийг хүртэл би одоо элбэг дөрж ерөнхийлөгч муу хэлдэггүй. Элбэг дөрж ерөнхийлөгч яг энэ үгийг хэлж ирсэн. Би яг ордонд бид нар бүгд шагнад авчихсан тий. Нэг зарилгаар хошин урлаг тоглож байсан 25 уран бүтээлчийг хамгийн дээд нь хөдөлмөрийн гавьяаны улаантайг одбон алтан газ хөдөлмөрийн хүндэт медалаар шагнаж ирсэн. 25 жүжиг. Тэгэхэд яг тэр нөгөө ерөнхийлөгч өөрөө энэ цаг хэцүү ардчлалын цаг салхин үүсэж хахад энэ Монголыг оюунаар нь инээд хөгжлөөр садгаж ирсэн урлаг бол хошин урлага. Тийм учраас өнөөдөр энэ улсуудыг бол шагнах нь зүйтэй юм а гэж төрийн дэргэн бодлоо одоо үзэж одоо зарилга гаргаж ингэж шагна. Нэг өдрийн тушаалаар 25 жүжигчин том жижиг нийлсэн Ахмад залуу нийлсэн. Би тэгээ бодож ирсэн. Тэгэхээр бас энэ хошин урлаг гэдэг нэгэн цаг одоо энэ цагийн аястай цуг боожчихсэн манай Ахмадууд ямар мундаг юм бэ л гэж би тухай бодож ирсэн. Өнөөдөр хүртэл одоо манай хошин урлагийн хамгийн залуу одоо танаа маскын хамгийн залуу жүжигч хэдтэй. Тий 20. Одоо эмоцих бас 20. Дөнгөж төгсөөд орцоо. Зарим нь оюутан. Ингээд хойштой. Мэдээж цагийн аясаар бүх юм өөрчлөгдөж байгаа. Тайз гоё болж байна. Лээ дурсдаг одоо ингээд өшөө цаашаа одоо элипшид одоо magic entertainment орсон өшөө одоо дэлхийдээ Лас Вегаста өрсөлдөхгүй хэмжээний тайз декорацууд бий болно. Бүх юм хөгжлөгийн явцаар гоё болно. Өнөөдөр хошуурлагын өнөөдөр маскийн ч гэсэн сая хамгийн сүүлийн тоглолт, эмоцийн ч гэсэн хамгийн сүүлийн тоглолт бүгд л хичээж байна. Ямар гоё юм зэрэгтэл өнөөдөр хүртэл дүүрэн л байна. Би үзээ суужсан баярлж байна. Манай 24 он тоглосон, эдний 25 он гэдэг ингээ үргэлжлээд ингээд гоё бид нар ингээд ажлын байртаа олон ажлын байр бэлдээд багс бид нар чинь баялаг бүтээгч нар байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм учраас би хошуурлагийнхнаараа үеийн үед одоо бахархаж дээдсэрэж дунд үеэрэж
бид өөрсдийнхөө ярьж дүүнэрээрэж бахархна. Янз гоё. Тэгэхээр ч үнэн байхгүй. Тэгээ би ам бардам хэлнэ шүү дээ. Нэг хаач одоо бид нар ямар энэ чинь муу юм хийхийг тайзан дээр мэдээж хар тамхи сурчлаагүй, аригтар сурчлаагүй. Ингээд би аль болох сайхан, аль болох гэгээл бие бинийгээ хайрлахыг гэж л боддیں۔ Жоо ус төрчих үгүй юу? Чөлөөтэй юм чи зүгээр яг чөлөөтэй л юм шүү. За тэнгууд ингээ за сүүлийн хэдэн жил юмс нэг баг зэрэг өөрчлөгдөж байгаа шүү дээ. Stand up comedy гээ гарч ирсэн. Одоо сүүлийн энэ баг 10 жил рүү ус төгсөж байгаа шүү шүү. Нэг хүчээ аваад 5 жил те. Тэнгүү тэгээд урлагийн нэг номер бүртлээ арай өөр төрөл. Энийг яг юу гэж өгдөг вэ? Stand up comedy-г. Наадах чинь ерөөсөө манайх мас байгууллагатаа л яах хийжсэн юм чи. Ааха. Бидитон гэл мөнгө сайхан битээр гарч ирээл те. Амын шигнэлийгээл те. Тий, яг л энийг зүр хийж л байсан юм чи. Номеруудыг гардаг ш нэрээ. Номеруудаар гардаг тий. Тэгээд энэ яг залуучууд өөртөө сайхан ингээд ая тухтай газар ууж идээд ингээд энийгаа ингээд тий хөгжүүлээд явж байгаад бол бас цаашаалтай. Тэгээ манайх сая бас хийж нэг үтсэн. Яг нөгөө нэгнийгаа одоо ингээд чинь нөгөө баатлах байлуу тий. Рөөст сая шарах сая доромжлох юм уу да нэг тий. Сая үтсэн бас хөргөл болох юм байлээ. Бас болохоор. Тэр нь болохоор тий. Эдийг сая сүлд хийсэн аюу гоё бас тий. Сая хийсэн нэвтрүүлгүүдийн бид нар очиж үзсэн. Тэгээд одоо энэ 4 сарын 1-нд болох тоглолтын дээр бас тэрийг хийвэл гоё гэж бодож байна. Энэ нэвтрүүлгийг далимдуулаад. Тийм үстэй. Тийм шүү дээ. Тэр чинь угаасаа яг нэг хошин урлагийн комедигийн л яг нэг төрөл шүү дээ. Тэнгүүд юм амаа ошигнол те. Зүгээр яг энэ би зүгээр stand up comedy ба сайн энэ англи хэлнийг нь ойлгохгүй байна л да. Stand up гэж зогсох уу те. Зогсоороо тэгэл comedy ярих юм шиг байна. Зүгээр яг орсоор бол орсынх нь бол манайх аль дээр үед хийдэг байсан. Одоо манай Цэвэ 10 дунгой Бацаяахын тэр өстө яг аюу гоё шүү те. Одоо боддоо та нар болор цом наадам заяа өнөөдөр хүртэл болж байгаа. Яруу найрагчдын их наадам. Энэ наадмыг нээж дунд нь урилгаар Бацаяах очиж байгаа шүү. Одоо бичлэг нь явдаг ш. Өөрийнхөө зохиосон жилгээ за одоо энэ тангадын галсангуй лавгсрангуй энэ төр сууж энэ да. Би бол их залуу яарыг чаг ингэ плэрх гээл инээлдэг. Амар гоё. Тэр чин цэвэр stand up тийм шүү дээ. Яг мөн шүү дээ. Тэгэхээр манай дорлогж байгаа Цэвэ 10 дунгай сосрор мах Бацухах. Одоо дорлогж байгаа энэ ямар гоё. Энэ бол манай байсан урлаг гэж би бодож байгаа. Зүгээр яг өнөөдрийн яг stand up нь одоо хит их зүгээр яг би зүгээр ингээд нэг бүх юм чинь нэг батарей хүртэл хоёр талаа таньцуу их шинэ нэг 3 хүүхэдтэй нэг ярьдаг шүү дээ. Манэж юу гэдэг. Тий. Нөө тий. Энэ ч жоохон нэмэх хасах талтай шүү батарей. Тэгэхээр би зүгээр яг одоо манай залуучууд өөр болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр энэ нөгөө буруу үг хэллэг гаж те энийг жоохон үр хүүхдүүд маань сонсоод одоо хит их нэмэх 16-аас эмнэх 16-аас дээш юм ярих нь хаашаа байдгийг. Одоо бидэрт бол урлагт бол бидний хичээл дээр бол жаргон хэллэг тайзаар хэлэхгүй л гэдэг байсан. Тийм байлээ. Одоо тэгэхээр энэ залуучууд бас би хаяа сонсоод гэхдээ яг би хайж шít. За намайг хэлсэн хэлээг үед нь өөрсдөө ухамсарлаж байгаа ойлгож байгаа. Магадгүй тэрийг билетийг аваад орсон хүмүүс тэр хэмжээний бас боловсролтой улсууд тэрийг сонссон ч нэг хэрэгжүүлэхгүй тийм хүмүүс байх л гэж би боддоо шít. Ер нь тийм. Яг нөгөө нэг stand up comedy-гийн учир нь яг нэг хүний хошигнол те. Хамгийн ингээд тэр нөгөө нэг юм амьд байлгаад байгаа зүйл нь эрхчлөөтэй ярина. Ямар ч сэдвүүдийг тэнгүү тэн дээр одоо муу муухай зүйл хүртэл шүү дээ. Мэдээж муу муухай зүйл өвчин зовлон хүртэл аль болохоор инээдтэйгээр хүмүүст ярьдаг юм бас этний түүхтэй л урлаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ямар ч асуудалгүй зэрэгцэж оршоод явах зүйл мөн шүү дээ тийм үү? Тэ? Тэгвэл яг нөгөө хүмүүс нэг хэсэг яриад дээ шүү дээ. Stand up comedy гарч ирснээс хойш одоо ошин шог хэсэг байхгүй болчлоо гэдэг юм яриад тэ? Одоо яриад. Тиймэрхүү яриануд гарч ирсэн. Тэр бол ийм бас буруу ойлголт гэдгийг хэлэх гээд байгаа. Тийм. 3 сая инээ дээр хүртэл тэгээд одоо шүүдэг багч тэд нар ч орж ирээд яг stand up хийж байгаа байхгүй тийм ингээд яриад тийм минутын дотор багтаал яаж одоо зэрэглээ авах уу яаж инээлэх үү гээл тийм. Тэгээ айгүй нөгөө нэг аваш татлнаас нэг ийм ялгаатай юм байлээ. Нэг хүний комеди тэгээд ямар ч төсөвгүй тайцсахгүй. Нэг хүн
зогслоо микрофон барьлаа тэгэл болоо. Тий. Хувцс хэрэггүй тий. Янз бүрийн жижиг хэрэгэл хэрэггүй, тайз хэрэггүй. Тэнгүүд одоо нөгөө дайралцаа ингээд явж байгаа ш нь нөгөө рөөстлэх гээд. Тэнгүүд энэ хэд чинь ингээд нөгөө нэг яг одоо ингээд хүний ингээд би нэг муулаад байгаа боловч ингээд нэг мөсөө ингээд эн тент муулуулж ирсний оронд бас нэг мөр тий сайхан рөөстлөөд олон түмэнд ингээд муу сайнаа мэдлцээ явчихъя гэдэг бас нэг тиймэрхүү бяцхан нэг талтай. Энэ талын лимнүүд байд юм байлээ. Тийм байх. Тэгээд яг нэг нь ярихад тэнд одоо байж байгаа нөгөө цуг баталж байгаа хүмүүс нь бас тэрийг гэдэг авч мууж байгаа чи бас тустай юм билээ тэр чинь тий. Яг тэгэж бас нэг өөртөө яг ялгарч нэг юм ярихад тэглээ гэхэд бас зэрэг та цуг ингэж өгж авч хажууд нь тоглолт юм байж дээ тий. Бас уу. Тий тоглолт юм байлээ. Тэгвэл тийм юм ярихад ингэ суугаад байвал бас тэр чи болохгүй шүү дээ тий. Бас тэр харилцсан юм байлээ тэр чи бас. Юу нэг комедигийн холбоотой юу гэдэг вэ? Холбоотой. Бичлэгүүдийг үздэг. Одоо эртүүд одоо яг stand up comedy чинь би нэг бааталтал DC гэдэг эдийн тоглолтын дээрээс үхтлээ нэс би. Яг заана Магна MC энэ гурав суудсан байгаа. Тэгвэл нөгөө залуу үе одоо нөгөө жинзи. За жинзигээс нь баг гогшин байна уу тэд нар чинь. Нөгөө жижигэ цогтоо биш цогтоо жижигэ ингээд эдний залуучууд. Тэ яг насны хувьд бол мэдээ дүүнэр л байгаа юм чи. Тэгээс айгүй өөрхөн тэр чи айгүй гой сонирхолтой юм бил. Тэр одоо 4 сарын нэг эдний тэр дис нөө. Тэр чи өдрөөр ирсэн хөгжиж байгаа юм чи заах одоо муу жижигхэн хацаа ингэснээр чамайг яах вэ гэдэг ингээд өдөр болгоо ингээд толгойч юм бодорж инги гэж ярьсан. Зэрэл ураг тэрийг нэг дуусахгүй шөө тэгэж бараг ингэх гээл. Бас нэг юм импресац явах маа. Тий. Өдөр бол өөрөөр явж байгаа тэр чинь. Би ч нөгөө нэг яриад байгаа шилхэн бас нөгөө stand up comedy айгуу дуртай. Тэг нөгөө open mic гэдэг бас нэг 2-3 жил ажлынхаа хажуугаар чөлөө цагаараа очиж хийх өөрөө ярьж үзэх мүцэх дуртай байсан. Тэгээд тухайн үедээ судалж ирсэн. Тэнгүүд бас тэр чинь нэг юм дотроо хөөрхөн төрлүүдтэй. Ялгаад сонсчингууд за story түүх өгүүлж ярьд. За над нэг юм тохиолдсон байхгүй юу гэж ярьж эхэлдэг ч юм уу те. Story ярьдаг. За тэнгүүд саяны шиг roast гэдэг шарах тэг шууд ингээд энэ дотроо бас өөр байна уу те. Roast гэдэг танах юм уу те. За тэнгүүд тэр дунд нь бас dark гэдэг төрөл. Dark нь одоо илүү хүн сэдвийг даркаар ойлгуулж юм. Эхлээд нэг юм цочирдуулаад инээлж байна. Тийм яриадсэн тий. Манай хөрөлхөө гавьяачаар тэнд нэг орсон биз дээ тий. Тэгсэн дээр нэг орсон. Тий хүрлээ гэ тий. Уянгиж байгаа чи орсон юм бас хөргөн юм явж л шүү дээ. Тэр би яг үдсэн. Тэд нэг гоё ураад гэсэн. За энэ хүүхдүүд юм байлээ. Эднийг юм байгаа би байсан гэж үзэх гэлээ. Аялах ингээд юу комедигийн тайзан дээр гарыг гарах уу? Би гарна шүү дээ. Сонирхолтой шүү дээ. Судлаа. Тэр чухам одоо зүгээр яг саяны нөгөө roast, dark одоо тэр medium юу гэлээ. Тэр мэрийг сайн ойлгоод авчвал тэгэл. Эч бас дундаа айгуу тийм англи хэлт юм шүү дээ. Roast, dark марк гэдэг. жоохон унчаад байгаа. Тэр дундах юм байна мань. Эхний 5 секундэд л инээлэх ёстой юмстай гэх нэг жижиг бүрэн мөрөнтэй тэр чинь. 3 сая инээд чи үзэхэд бас гоё байдсан шүү. Маш гоё шоу шүү. Айгуу олон комеди орсон тий. Бас тэнд нэг ордог stand up ордог. Би тэр нэг юуг нь үзэл үхтэнээс гадаа бороо орсон ч аяг зогчдөг л яадаг л нэг утсаа үрдэлж яваад яасан гэдэг л. Тиний хүүхэн яриадсэн. Тэр бас хөөрхөө байсан. Одоо батчаад энэ үхтлээ. Амар барьдаг нохоотой гэсэн тий. Амар барьдаг нохоотой хүүхдээ шалгахгүй орсон чи юу дээ. Юу гэлээ. Дайраад ороод их нурдаас нөшгөж згсэн маргааш нэр нохоо байхгүй. Мохоо өгсөн. Өчтөр нөгөө хаагаа төшигдээ алаа хийсэн. За, манай Urban Talk нэвтрүүлгийн бичдэг хүрээл аванжээ. Яг та гуравт гавьяатуудад зориулсан спешиал гоё коктейл ирсэн байгаа. Оо за. Хүрээл аванжийн бартендер. За, байна. Модер та бүхэнд зориулж тусгаалсан гэсэн коктейл нь намайг нэртэмээр коктейл байгаа. Оо за. За. Коктейл нь болохоор ингээд мартини стайлыг унгaalаад гэсэн. Энэ зөвхөн сүүлийн тэ нэг хэрнээ ихтэй соёлын функцлог нүдчиг цаа дэрний электрикээс коктейл ааш. зя баярлаа. Нэрмэл ярихаар хийсэн гэсэн үг үү? Орчин нь юм бол арих
Тэгээд сүмээр арай авсан байгаа. Оо. Саяг утаа гараад ингээд смоклсон гэсэн үг шүү дээ. Утцсан. Тийм ээ. Тэ үнэр оролцсон гэсэн үг шүү дээ. Тийм. Энэ бол модшиг үнэр оруулж байна. Тийм ээ, мод үнэр чинь тий. Сая нөгөө авдрын нэнгүүт юу яагаад? Тийм ээ. Утаас авсаадсан. Тэнгүүд ийм смоки үнэр амт оруулж байгаа. Би ч одоо энэ охины яана гараараа аваад үгүй халуун юм байх үед гэсэн ч юм. Үгүй тийм байх чи. За баярлалаа. Оо за баярлалаа. Би дүүхэн гэдэг нэ. Намаа мэддэг. Номондоо баярлалаа. Энэ түрүү харин орж ирээд яасан бас их гоё тогтчлттой гоё газар байна шүү те. Би бас ангуудаа л орж ирж. Түрүүн би бас нөгөө танд хэлчихсэн шүү дээ. Энэ нөгөө хуучны хар орон Тийм тийм байлаа. ийм өөрсдийнхөө дизайнда шингээж хийсэн ийм Монгол загвартай хүрээгээд л авч байгаа. Энийг угаад өөрөө каракуд байж явах үү. За ингээд Эрдэнийн энэ зис саягнаас энэ ч гоё мод юусан алган гэдэг. За тэгээд 4 сарын 1-ний тоглолт сайхан байх болтугай. За ерөөл Батар шиг. За саяд нэг одоо Монгол улсын иргэн бас нэг хүнд амьдрал бэлтгэж байгаа хошуу урлагийнхаа нийт уран бүтээлчтэй бас баярлалаа тийм ээ. Ангийн хүүхд болохоор бас их санаа зовх юм аа тэгээд тэгээ манай хошуу урлагийнхан маань Mask Production маань Emots маань X2 маань тэгээ манай мөрөөдлийн театрынхан маань ямар ч одоо асуудалгүйгээр 100% одоо амь нэгтэйгээр ингээ орж байгаад үнэхээр их бас баярлсан талхснаа илэрхийлэхгүй бас болохгүй тийм ээ батархуу. За тэгээд тоглолт сайхан болно. Хоёр явуулсан. Болгүй. Айрх чим шиг. Мартини гэсэн тий. Монгол Мартини. Миний ч айрыг анддаг байгаа байхгүй нөгөө нэг юм чийстэй. Би антасаа бас балаал нэг авсаад байл. Айрыг дээр яс. Янз юм байна. Стоо юм байна. За дөрүлээ нэг тоглоом тоглоно. За тоглоом тоглож нэг завсарлаа хитүүлээ. За. Би утсан дээрээ 3 минутын дотор юу яа? Цагт сэрүүлэг тавина. За тэгэнгүүтээ би тань руу ингэж өгчин. Цагаа хэдүүлээ харахгүй. Тэгээд танаас би асуулт асууна. Асуулт асуугаад та хариулаад бусдад аль ч хүнээс хамаагүй асуулт асуугаад өгнө. За ингээд дамжаа явж идэл сэрүүлэг дуурсан хүн маань шийтгүүлнэ. Ийм тоглоом байгаа. Асуулт би даргоноос асуух юм. Хинээс ч хамаагүй л асуу. Өөрөө газ хариулаад өг. Тэнгүүд газ хариулаад газ өгөөд байвал асуудалгүй хожигдохгүй гэсэн үг. За эхлүүлэх үү? За би эхлээ цаг тавьчих. За. Батархуу ахын Монголын одоо краш юм бэ? Краш имхлээ юм уу? Краш. Одон чимэг. За. Одон чимэг. За чи тэр адилхан хэлэх болох юм уу? Та асуулт асууж. Оо тийм үү. Ямар ч хамаагүй юу? Тий, юу ч хамаагүй. Ираны нийслэл юу вэ? Тэгэр. Асуулт асууч. Украиний нийслэл юу вэ? Будапешт. Украин. Та уцаа авч байгаа. Оо за. Тэгээ гар дээр авал яг сэрүүлэг дуурал тэгэл ялагдана гэсэн үг. Пара. Гүйж Украин гэсэн үү? Киев. Зөв. Бисаа юу Будапешт юу гэж За батгүйгээс асуулт асуу. За одоо хамгийн хүндэлж явдаг үндэсний бүхийн одоо камерчин юм бэ? За би Монгол бүхөөдөөс бол одоо хуучнаас бол Сүхбаатар аваргыг их хүндэлдэг байгаа. За чи асууж чамаас уу? Хамаагүй. Хинээс асуусан бол. Тэг бид хоёрын энэс нь асуусан бол. Оо л үү. Юу асуулт яана чи би модгүй юм шүү дээ. Яа тийм юм бэ? Наад өмсөн хүүгээ босч байна. Яг анх хаана үссэн бэ? Хүүгээ бос Герман шүү дээ. За. Тэ. Германы цэргийн явцсан. Тэ Германы Гитлерийн утсыг хийжсэн гэвс тэ. За
Сэрүүлгийн дуурчаач дээ. Батмагна эсүмэ. Арслан Батмагна. Баян-Монгол аймгийн Жинс цумэр. За. Ийм нэг бол би мэдэхгүй шүү. Одоо ингэж юу зүгээр ер нь хамгийн урт хугацаанд уугаагүй хэдэн сар болж байсан бэ? Яг нэг жил болсон. Нөгөө нэг өвдчихэд дахиж герман чиглэлгээ өгөх хүртлээ яг нэг жил болсон. За. Дуурчлаа. Энийг газ өгөөлж бол. Аас эвгүй энэ шууд ингэж тулаад ороод ирээ. Эдний өстө нөө жинхэнэ жинзээ тоглоо. Зя. Юу юм ачаа? Энэ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Канадаас үүсэлтэй юм. Саяхан Монголд орж ирсэн MSD гэдэг Mongolian Star Distribution компани оруулж ирж байгаа юм. Синамоны чихэрлэг амттай шанцааны хурц амтаар ингэж зөөлсөн юм. Гоё шинэлэг юм биш. Тийм, шинэлэг. Чи торгуул нь юу юм? Энэс нэг шат. Торгуулаад ямар юм шиг. Надад дуусчихгүй гэж. Надад уг дуурайд хийсэн видеог өгсөн. За энэ л гол тоглосон. За. За ихний шийтгэл авчихтай. За. Тийм чихэрлэг амттайгаас тийм. Нөө синамон гэдэг ногоо идэв шүү дээ. Цаймын гэж. Тийм. Синамон Хэдэн градус юм? Энэ чи Зөөлх юм байна. Оо. шоколад зөөлх юм баст. Тийм ба. За би дахиад нэг цаг тавьчихна. За одоо ямар тэмцээр юм бэ? Би саяныхаа 3 явуучих юм. Асуулт хариултаас. Яа надад. За бодчихлээ. За. Баяр магнах. Хамгийн сүүл юу хамгийн хэрэггүй худалдаа авалт юу гэсэн бэ? Хамгийн сүүлд хийсэн. Хэрэггүй худалдаа авалтаа. Хамгийн сүүл хэрэггүй одоо юу хийсэн юм бэ? Янз бүрийн видео дээр би ч дандаа л буруу юм худалдаж авдаг доо. За тод санаж байгаа гэвэл. Тод санаж байгаа гэвэл нэг алтан гинж авсан. Одоо хэрэглэн байгаа юм уу? Гүү зөвлөгөөг нь авт биш юм бэ? Тэгээ наачаас ямар ч хэрэггүй боллоо. Ямар ч хэрэггүй худалдаа аваад байсан. Тийм. За. Одоо би асуугаа. Одоо хинээс чамаг асуу. Зомноос хэдэн он төрсөн бэ? Содо хамгийн ер нь дуулах дуртай дуу. Ямар дуу гэдэг вэ? Намайг байга аялдаг штэ. Одоо хамгийн дуулах дуртай доо жавхлангийнхаа дуунууд л их хамд орж ирдэг те. Сүмиг зэрэглэн гэгэ анярлаа. Энд дуурахтаа бэрээс байна. За Надад жоох байж л да. хамгийн сүүлд одоо юу гэдэг дарсоо. Би болоо барьж байгаа. Би юу дээр явах шүү. Тийм дарс марс нэг үгээд ер нь оож байгаагүй. Дээр үед нь говьтай дэж талтаа дарс сууж байсан. Тийм. Чи сая нэг дарс уулаа шүү дээ. Тэрийг хэлдэггүй. Энд чинь дарс биш тий. Тийм тэр амсаа зүгээр амссан за. За Туураач дээ юм дээ. Нача баг шагнал юм биш үү? Ямар гой торгууд вэ? Ямар амар тоглоом бай тэр гэдэг. Йоо би надад их тоглохгүй ямар юм юм бэ? Би яс нүдний тусаагуур шиг жоох идэв дээ. Нэргсэн шүү. Аюу зөөлх юм лээ. Нүдний тусаагуур шиг жоох юм их. За тэгээд тоглоцох амжилттай болтугай. юу лацгаа. Тэгээд бас ууж идсэн сурсалсан болчиход гайг байл үү. Таргуу шийтгэлийг намсаж байгаа шүү. Дэвширүүнээс амар шийтгэхэд байна. За Зүгээр л зүгийн балтай л нэг биш тий. Аюу зөөлх. Одоо нөөник ликер дэлхийд даяараа нөө залуучууд аюу тийм сул алкоголтой юм уудаг болсон юм байна. тий. Сөөжүү мөөжүү Тий. Би чи сайн нөгөө 2 жилд нэг гарац буулгаад байгаа шүү дээ манайх чи тий. Тэр их зүгээр шүү. Тэгээ би тэрийг ингээ гарацыг буулгах тавьчихгүй юу? Сошд тэр.
байж идүүл ингээ алхсан. Манай хатуу юмдаа их дуртай юм лээ. Баяр магна энэ чамд ямар гейм ийсэн чи зүгээр гоцлогоо мөрөөрөөд байна уу? Чи гарацын болгож яах гэдэг юм аа. Надад дайраад байх юм юу. Одоо арай нөгөө мимийнхэн зүг хатуу болж талцсан. Зөв байна. Зөв байхгүй. Тэгтээ зүгийн балтай энэ ингээ дотор ингээ амар юм шатааж штэ. Энэ их гоё надад их таалагдсан. Энэ Fireball гэдэг. Уг нь нэрийн сонсоор их сүртэй байгаа. Галан Fireball. Одоо гүрүүшгээ томсгол яасан юм бэ? Шийтгэдэ. За одоо сүүлэх. Хопа. Зя баяр магнах. Ахаад муу. Кастом очсон юм. За нэр яг таны эмгтэй краш юм бэ? Монгол 2 хүн. 2 хүн? Тэ. За. Манай одоо Баянгар аймгийн галууцсан яриад намсрын сувдагч байна. За. Тэгээд Монгол шууглагаасаа би одно хийж байгаа юм нэ. За. Бүгд одно хийж байгаа. Тэгэлгүй яг одно хийж жилээд тоглоход би хормоог нь бариад явжсэн театрт. Барьгээ намайг барьтин гэж хэлээд би бариулаа явсан зүйлээ намайг сүгцэн гэж хэлэх нь. Үг ингээ хормоог ингээ бариа явд юм уу тэгээд барь мэргээ намайг хайжуу тгий гардыг ардж үршид инээлдээд театрт явчих гэсэн шүү дээ. Тийм. За одоо хамгийн хүндэлж явдаг ус төрч. Одоо хүмүүс энэ одоо тэгэл хэлэх бах. Би энэ Лодонгийн төдөөг өчтөө яагаад дуусаа. Тийш. Дуурчлаа. Би ч дуудлаа гэж Надад дуурсан юм. Тэгээ би шааш өгчээ. Гурван нэг шийдэлтэй юм байна. тийм биш тийм. За тагаа хариултаа хэлж ийл. Тий яг Лодонгийн төдөг гэдэг хүнийг би одоо өөрөө бас ном зохиолын хүншээс их тийм жинхэнэ л одоо дээр үеийн л одоо мантгайцсан хатнаар бол одоо сатай сайдчил юм уу да. Их мундаг хүн байсан гэж би боддог. Эрдэмтэн хүн, өөрөө номын хүн. Тэгэхээр тэр хүний сургаалууд, тэр хүний хийсэн үгүүд, тэр хүний бичиж төрүүлсэн ном зохиолууд одоо үеийн үед одоо тэрийг бас уншиж хэрэгтэй залуучууд. Дал гэж сонин гаргадаг байсан. Тий. Тэгээд одоо энэ залуу улс төрчид ч гэсэн тэр хүнийхээ юмыг уншдаг байлгүй гэж би бас боддоо шүү дээ. Баатаргүй гамичиг аль мэддэг юм бэ? Би яг өөрөө бол энэ банкны 84 төрсөн. За нэг тийм үү. болохоор хар багтаа бас Улаанбаатарт ороод энэ 2 дугаар орон жил Сэсэг өдрийн ордны ажил 2 дугаар орон жилээс тэнд сурж исэн. Тэндээ төгссөн. Тэгвэл юу Улаанбаатар. Тэгээд тэрний дээд үг нь болохоор их сони Адармаатай түүхтэй. Яг өөрийнх нь хаап болохоор энэ Сүхбаатар аймгийн шүүхч байж байгаа. Дараад нь Өврангай аймгийн шүүхийн дарга байж байгаа өнгөрсөн хүн байдیں۔ Тэгээд өнгөрөнгөт манай аавыг ийм дагуулж яваад өөр хүнтэй бас амьдралаа холбоод тэр хүн нь болохоор энэ Монгол банкны хүн байсан юм байна. Тэгээд хоёр өвөтэй гэх юм л да тий. Мэдхгүй учраас асууж байгаа шүү. Нэр яг тийм болов уу би өөрөө ойлгодог. Би 10 жил төгссөн. Манай аав чинь цэргийн хүн байсан. Тэгээд энэ нийслэлийн кинонд 3 жил хамт амьдэрсэн байхгүй нэг өрөөнд. 90 хоног цог амьдэрсэн шүү дээ. Тий, 90 хоног гэж дээ. 270 хоног тий. Ер нь цог байсан байхгүй. Тэгэхээр аль нутгаач өөрөө мдэггүй байгаа би нэр яг аль за агдах хол хинтих гэж байж байгаа. Тий. Би амар санаараа Баатар хүүгчдэг. Аглах хаагч. Надаас наач 4 дүү. Амар наах тууцнаар байд юм дээ. Дараа нь театрын чөгийг би чөгийг гэдэг байсан. Тэгсэн чинь цаанах эмсэг та нар болохоор чөг яах гэдэг. тий. Тэгээд ах юм дууцнаар болчт юм байл да. Ах чи тий. Нөгөө юунд гайхмаараа гэж шоунд батгаад. Тэгээ надаас бүх дөрүүд гол дөрүүдийн нөгөөд болтгүй. Одоо мод халиж дэмдэх. Манай Батөрцээ хоёр. Тэр ерөөсөн жүжигч болохгүй. Ерөөсө дараа нь театраас гараад огшуурлагт орсон байсан чинь. Тэгээ болоод жүжигч болохгүй гэ тэ. Оюутны байранд байжсэн чинь оргил бол начаа. Хаглаа хоёр. Оюутны байранд хүрээд ирлээ. За миний дэр жүжигч болсноо. Үнэхээр одоо тий жүжигч болох юм авьяастай ийм залуу чи наад бодлоо авчаяа. Гээд ингээд бид нар
Тэгвэл чи ахаа гэхээс өөр аргагүй юм. Тий, тэгээд агд баг тэгээд анх тэр гайхмараа гэдэг нь би нэг гайхмараа хөө баттамлын хаа дууг би ганцхан дуулдаг дөрүүд мэн байхгүй болцсон. Даяа Би агд баг тэр ингээд бүгдээ дэндээ алцсан тэр ингээд авцсан. Юм үлдэхэргүй зайтай байсан юм шүү дээ. Тийш дээ. Байхгүй л байсан юм. Тийш дээ. Жижиг ингээд би дөрүүд нь гарна. Уг нь дандаа тийм гол дөрүүд нь байсан. тэр баяалын хүүхд мөгдөг л дээ. Тий. Тэгээс үүдээ тус дөрүүд нь гараад дандаа нэг гайхмараа гэдгийг дуулдаг. Ойд болдог тэр үеэр. Тэр үе чинь алга ташуулжсэн. Тийм жаахан Манай хялч ойд болт юм байна. Яг нэг доонодоос санах гал. Баатрхуу би нэг өнөө ярих сайн нэг нутаг гэсэн дээр тоглоо шүү. Бид л гэдэг байх манай ангийнх. Баатрхуу цагаан зэр хоёр нутаггүй. Уг нь бол эмгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй дандаа нэг хүн дагаад явцдаг. Цагаан зэр чи үсрээ дараагаад нутгаас илгээд явдаг. Тэгээд яагаад тэр бүр батлагдсан бэ гэхээр за би бол багийнхаа эрдэнтийг гэж бодсоо. Эрдэнтээ дэлчих үнтэй чинь хүүхдээ чадаад гэрэлтүүлж байсан шүү дээ энэ чинь. Цэрэгт яваад ирсэн 2 жилийн цэрэг. Тэгээд танилцлаа. Тэгээд ээжэл нэг оюутан боллоо. Тэгээд оюутан маань нэгдүгээр курсын би энэ багны 84-т байсан ингээл тэглээ. За ингээ хоёр нутагтай боллоо. Манайхан чинь Сүхбаатарт манайх замын зүүн баянд байсан ингээл 2-3 нутагтай болчихгоо. Тэгэл тэр үеэс тоглоом хийгээл тэгсэн чинь нэг хүрлэхгүй алтан завдсан шүү дээ. Хит байгаа. 2004 Баяр дээр нэг авсан шүү дээ. Баяр ресторан найрыг X үзсэн ширээгээл одоо том бидрээчсэн. Тэгээс суучсан чинь бид нэлээд жоохон ингээд бас гоё найзын ингэсэн бүлэмцүү. Тэгсэн чинь манай одногч тэгэхгүй миний хажууд ингээс багийн миний хажууд суусан одногч энэ суусан биш. Баатрхуу хөш баатрхуу. Одногч тэгэхээр тийм аюу олон нутаг хэлжсэн байхгүй юу? Одногч Баатрхуу одоо хардаа тэр яг гэсэнээр хөрөлгөөгийн өнгөвөмний нутгийн зүйлгээл ваа гарч ирээд бэлэг гэсэн одногч тэгэхгүй. Чи одоо ингээл шагнал урамшил аавн тэгэхээр чи найрнаад магийн тэгэл нэг одоо нутгийн зүйлгээл гоё штэ нэг нутгийн дээр тогтох юм. Фак уйсус. Би чи өөрөө өмнө гоё штэ. Тэгээ манай имиж яг өмнө юм байна. За тэгээ чи бас тэгэн үстэй имийг нэг өөр тэр Сүхбаатар вицэг чи эмоц Сүхбаатар тоглосон юм чи төгсгөлээ тавьчихдаг шнэ үзэж. Тэгсэн чи тэрэн дээр Тэмкэн зарлаа нэг нь лайв хийж байгаа бол та. Ингээд манай эмоц фонтаксын жүжигчин Монголын сони хавьдаг байсан. Сони төрүүлсэн Баатрхуу төрсөн нутагтай тоглож байгаа. Сүхбаатар утсан шат. Яа тэ. Смоса газар миний нутаг яг багийн түүхийг ярил тухай ярил их хурд түүхлээ болгох хэрэгтэй. Хожигсэн түүх гарч ирнэ. Толгой юм жиггүй. За нэг завсарлчаад буцаж орж ирээд үргэлжлүүлээ тэхөө. Би танарт нэгэн сонирхолтой түүх хуваалцъя. Fireball нь 1980-ад оны үед Канадад үүссэн бөгөөд домог яриагаар бол тухайн үеийн юр бусын хүүтнийг нэгэн баримаа вискин дээр синамон хольж халуун амт гаргаж авч хүмүүсийг дулаацуулдаг байсан байх нь. Түүнээс хойш Fireball нь нийгмийн идэвхтэй залуучууд болон найз нөхөд шинийг дуршиж үзэх хүсэлтэй хүмүүсийн брэнд болж хувирсан. Та заавал амтлаад үзээрэй. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast
та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За Урман Ток нэвтрүүлэг маань завсарлаад эргээд орж байна. Өнөөдрийн хамтран ажиллагч маань залуусын төлөв шот ороо хэрэглэхэд тохиромжтой Канадын Cinnamon шанцааны хамтаар зөөлсөн Fireball гэдэг виски маань хамтран ажиллаж байна. Виски шившүү. Виски бол ажиллаж байна. Батны Cinnamon Архиуж байгаа мэдрэмж төрөхгүй юм байна те. энэ Батруу англиар ингэж байгаа байхгүй юу? Cinnamon and whiskey flavor гэж үгж байна. Өөрөө надад орчуулах гэсэн чи яах вэ? Ликоргүй би ликорын хэлээд байгаа. Виски ликер л гэсэн юм шүү. Fireball гэж. Ваа ямар гоё нэртэй би. Наатаас нэг дүүрч. Галам нэгөр нэ. Галам бөмбөг гэсэн үг тийм. ийм хамтран ажиллагчтай байна. За. За, юу яаж вэ? Гавьяатад зориулж манай хүрээ рестораныхан бас гайхалтай зоогийг бэлдсэн байна. Оо за. За, хэдүүлээ зоогоо танилцуулах. За, тогооч. Бидний бас 2000 оноос түүхээс гаралтай хийцтэй цай болон хорхог байгаа. Хорхог нь болохоор цархитны босох хорхог байгаа гэсэн үг. Нэг хүн зориулагдсан. Хорхог маань ерөнхийдөө манай эдний өмнөх 3000-аас 2000 оны хүнүүгийн галаас үүсэлтэй гэж ярьдаг бөгөөд 13 дугаар зуунд одоо ерөнхийдөө илүү дэлгэрэн өгсөн. Тэгээд зөвхөн хоолыг маань манай хүрээ ресторанд зөвхөн нэг хүн зориулж ирсэн байгаа. Шинэ менюний хаалт тий. За баярлаа. Нэг хүн зориулсан орхог гэдэг чинь ерөөсөн нэг тий. Тийм байна. Одоо энэ хаалт юу гэж байгаа юм? Fusion гэдэг арга барил гэдэг байна. Орчин үеийн хоолыг одоо Монгол хоолтойгоо хослуулан гаргаж авсан шинэ хоол гэсэн үг. Шинжлээд Хавиргаа. Энэ дотор ямар ч гэсэн нэг онны авиргатай юм байна. зяа баярлаа. Ногоос сайц. Хамбаг сэрэг яах вэ? Одоо тэндээс. За баярлаа. Ер нь бас ингээд бас мэдэрч бас энэ бас хоолны бас түүхт орно шүү те. Өндөр соёлтой. Өндөр соёлтой харагдаа ингэж хийсэн биш үү? Вау. Хоёлаа дөрөв бас баахан хоолны талаар ярьсан тий. Би ч бас хоолыг зүгээр хоббитой л хүн айхтар чаддаг бол гэж. Гэхдээ гэр бүлдээ бол хийчихнэ. Эхнэр хүүхдүүдтэй бол гэж тий. Магнай шиг бас хоолыг бас хийх хүн ч бас лавар шүү дээ. Энэ мэтэр ингээд кинонд явж байгаа байхгүй юу? Тэгээд нийслэл хүн дээр 45 хоног явж байгаа. Тэгмэд магнай кето хоол ингээд дэглэн бариад нэг кето хоол гэдэг нэгэ тэгмэд хэдэн хүн байд юм аа кето хоол гэдэг эдгээр ахмадууд тэгээд кето хоол идчихэнгүүтээ өөрийнхөө нэг үндсэн жүжигчдийн ажилчдын хоол орж ирж байгаа. Тэрийг идчихэн тэнгуут өөрөө хонь худалдаад авчиж байгаа. Хонь худалдаж аваад хөрөндөө цөв ичнэ. Тэр цөвгийн баригад заяа тагтаа очиж байгаа. Баяр цэнгэл магнаа энэ гурав цөв хийн. Тэгэл тэрэнд бас яг мартны шиг явганд над руу бас ирнэ. Би ч тэгээд бас их идэж чаддгүй болохоор тэгэл яваал гэнэ. Тагтаа урлаа зураг бэлтчихдэг байхгүй. Тэгэл магна пак хийгээл дорон сгсрээ хийж байгаа юм цөв. Яа. За тэгээд нэг идэхгүй тийм. Магнач бас бит хоёр бас одоо тэгээд бид чинь баатруу магна бид чинь ингээл цуг хийжлэг чи зөндөө явдаг. Магнач ер нь бол хоолны бас юутай шүү. Аппетиттай. Бит хоёр ч бас тэр талаараа нийлнэ. Хоёлоос дороо хоолны чинь. Голын дээр бит хоёр чинь юугаар цуг хийлээ? Юм маар хийсэн. Юм маар хийсэн. Үйл дороо цуг хийсэн. Тий. Үлийн тоон дээр цуг хийчин, сэсэр чинь. За ямар ч байсан бас бид бүхний нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан манай Урман Ток шоуны хамт олондоо дүүдэ баярлалаа. Тэгээд
бид бүхнийг бас сайхан хоолоор сайхан дарсаар хамтнаар байлсан бас хүрээ ресторанынхан дээр энэ би ер нь орж ирмээр байна. Энд чи ерөөсөө ийм болсон гэж ерөөсөө мэдээгүй байхгүй. Байдгийг ч мэдэхгүй юм чинь. Энэ байж таамагт орж иж байгааг үл яг уу. Энэ барилга Би чи энд орж иржсэн тий. Манай дүүгийн офис энэ дээр байгаад бид нар ч одоо энэ манай дүү энэ дээр байдгийг манай ганц үгээд манай архитектурын компанид манай дүү энэ 6 дахь хотод суудаг. Нэг чулуу хийсэн байт юм. Энэ их хөрх автай шүү. Янз нь. Ахлуугаас арай нэг юм асуух гэдэг. За. Ер нь яг одоо ингээл нөхөрлөл гээл мөнхийсэд одоо хайр гэдэг шиг мөнхийсэд байдаг шүү дээ. Тэнгүүд хүмүүс янз бүрээр л ярьж байна л та одоо ингээд цаг үе өөрчлөгдөх одоо генерашн өөрчлөгдөх болгонд л өөр байд юм шиг байна. Нэг хэсэг нь нөхөрлөл бол одоо хэрэгцээгүй зүйлээ. Энэ бол ашиг сонирхол байдаг. За нөгөө хэсэг нь миний гэр бүлийн нэг хэсэг байдаг. Миний амьдралын заавал түших ёстой зүйлүүд гэх жишээ нь. Яг түрүүний хэлдэг шиг хоёр талтай гэдэг. Ер нь яг нөхөрлөлийг яг юугаар үнэлж болох вэ? Зүгээр энгийнээр асуул. Одоо би бол нэг боддоо нөхөрлөл гэдэг бол амар одоо тийм нэг цаасан дээр бичсэн тамад арцсан юм бол байдгүй байх. Хин хинтээ яаж нөхөрлж байгаагаас л шалтгаалах байх гэж боддог. Би бол нөхөрлөлийг их хүндэлдэг. Би найз нөхдөд ихтэй олон найзтай. Тэгээ найз нөхдөд би зүгээр боддөө яг уу нэг ядарсан цагтаа бол найзууд руугаа ярина. Ядарсан үед найзууд дээр урилгагүй очдог. Жаргаж яваа цагтаа бол нэг яг уу миний найзууд сайн ажил нь бүтээд сайн ягаад сайхан байж болно шүү дээ. Тэр нь би дандаа алгад ачдаг. Сайхан байдаг. Тэгээд ерөөсөө нөхөрлөл гэдэг бол бие бинийгээ хүндэтгэх амьдралын заавал нэг хэсэг гэж бодчих. Гэр бүл гэдэг бол тусдаа ойлголт шүү дээ. Энэ ихнэр хүүхэд ээж аав ингээд семейний болж байна. Нөхөрлөл гэдэг бол бас тусдаа том ойлголт гэж би боддог. Хүн бизнесээр нөхөрлөж байна, анд нөхөрлөж байна. Ямарваа нэг хүн ингээд гэрээсээ гарахаараа эсвэл жоохон гондуухан байх таа. Энийг бол би амьдрал дээр үзсэн юм байхгүй. Би ээжигээ алдчихад би яахаа мэдгүй тэр үуч би ихнэр байхгүй. Ингээд би ээжигээ алдчихад ингээд байж хат би утас явал хин рүү зална. Хамгийн түрүүнд миний найзын дугаар л байсан. Би найз руугаа залгасан. Найз нь ээжигээ алдчихлаа штэ. Мандэж гэр бүл байсан. Ах дүү нар мэдчихээ. Би энийг нэг хуваацах гэдэг штэ. Одоо хуваацах гэдэг юм заавал нэг найзтай нэг зовлон энэ ч болон зовлон биш шүү дээ. Энэ бол амьдрал тохиолдож байгаа юм штэ. Би энийг л найз нөхд хамгийн түрүүнд гар ингээд гар утас ховор байж байсан л та. Тэгэхээр ийм утсаар би найз руугаа залгаж ирсэн. Тийм учраас энэ бол нөхөрлөл гэдэг бол тусдаа том миний хувьд шүү. Миний хувьд том орон зай эзлэн. Миний амьдралын хувьд. Саяпл намайг мартаарай зовх цагта санаарай гэдэг юм дуу байдаг шүү дээ. Одоо тэр л 10 жил гэсэн юм ингээд аав ээж ямар хүүхдүүдтэй нөхөрлөхөө гэдгээс шалтгаалж штэ буруу хүүхдүүдтэй нөхөрлөж буруу замаар орчихно гэл тий. Зөв хүүхдүүдтэй зөв хүүхдүүдтэй нөхөрлөж байгаа маань харснаас юу байж идэг штэ айлуулын хүүхдүүд тийм ээ. Тэгэхээр ер нь нөхөрлөл бол ер нь хүнийг яаж ч өөрчилж болно гэж боддог би. Тиймдээ ч одоо би харвагаасаа одоо бид нар одоо тэгээд 40-50 жил нөхөрлөж шүү дээ. Ингээд хагарах хүүхд байхаас одоо миний багын найзууд одоо та бүгдийг мэднэ тий. Aaгээ шалгааж байгаа камер амраа гамбаа гэдэг миний одоо бүх найзууд л одоо ингээд одоо л бид нар ингээд нэгнийхээ амьдралд ингээд устдаа дэмтэй нээж гөхрөөл байж л байна. Тэгэхээр нөхөрлөл бол ерөөсөө хүн дөр хамгийн үн цэнтэй зүйл гэж боддог. Хамгийн хайр дүүрэн зүйл. лагрэ байшингаа. Одоо нэгнийгээ одоо бид нар одоо байгааг нь хайрлахаас өөр ямар ч арга байхгүй. Хизээч одоо бидний үед одоо тийм зан характер айдвам засарна гэж байхгүй. Тий. Юу байгаагаар нь хайрлаад тэгээд характерын хайштай мэдчихэж байгаа юм чинь за энэ маань ингэдэг дэгээл ингээд хаях л одоо асуудал үүссэн. Одоо нэгнийгээ хизээч засахгүй бид нар одоо.
Засрахчгүй. Засрах өгн өмөр. Тий. Дүүнээс энийг асуусан шалтгаан сүүлийн үед одоо нэг 10 жилийн хүүхдүүд нэгнээ бүүлэгдэж хүчрхийллээ гэдэг шүү дээ. Олноороо. Тэр бол олноороо гэдэг чинь мэдээж найз нөхд, ангийн найз нөхдөөрөө нийлцэн л ямар нэгэн тэр зүйлийг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Яагаад одоо яг нэг тиймэрхүү зүйлүүд ойрд иймэрхүү их гараад байна. 10 жилийн жоох хүүхдүүд. Арай л муухай харгас байна тий. Энэ тал дээр ямар хөө боловсралтай байна. Одоо бүгд л хүүхдүүдтэй тий том болцоочлоо, баг хүүхдүүд ч бас байна. Одоо миний бодлол одоо энэ сошиал гэдгийг одоо ер нь зүгээр одоо энэ үзэж харж байгаа юм уу бодулмаар байна уу? Баяр магна гэдэг хүн нэг л хаягтай баймаар байна. Асаажал минь баяр магна нэг л хаягтай. Тэргээрээ хоормог зөв соёлтой мэдээлэл тавьж байгаа тэр хүн л гарна. Тэгэхгүй манай чи юу вэ? 70 сая гэлөө 8 сая аккаунт байна гэж байгаа байхгүй юу? Манай хүн амдаа бодоход хэрэглэн хийдүүлээ тий. Тэр үр арай дэндүү байгаа байхгүй. Энэ бол хүүхэд багчууд үзэж харахгүй нэг бол фэйсбүүкт одоо жоох хүүхд фэйсбүүк рүү ороод ирж яриад бүх юмыг харж шít. Тэрэн дээр янз бүрийн алаан хятадтай кино ший гарч ийн. Солонгос киноны тэр дээрлэх хүүхдээ 10 жилийн сургууль дээрлэх. Энэ үдэж харж байгаа юмнасаа энэ ямар ард түмэн байна яг тэдэнд зориулсан контент бүтээдэг гэдэг шиг тэдэд тохируулсан солонгос иранууд байдаг гэдэг шиг тийм зээш манус одоо хадам ээж мэж ер нь бол тэгэж тийм ээ өш сонзоо авахгүй шүү дээ ер нь яаж ч утсан монгол хүний сэтгхүүд бол байхгүй. Тэгэхэд хар багасаа үзэж байгаа хүмүүс хадам гэдэг ийм ойлголттой юм байл. За эндээс ингэж төвшөө авах юм байх шүү гэдэг. Ерөөс энэ сериал киногоор нь одоо зүгээр битгэхгүй одоо энэ юм жоохон хэцүү байдал руу ороод байгаа санагддээ миний хувьд. Тэр явж байгаа бичлэгүүд бол яг л тэр нэг солонгос кинон дээр гардаг. Тий. Дээшлүүд байдаг. Тэгэхээр магнагийн ярьж байгаатай ер нь бол одоо ингээд улс орнууд хөгжингөө улс орнууд ер нь бага насны хүүхдүүдийн сошиал ертөнцийг бол фэйсбүүкийг бол хаахтлаар хэрэг чинь магадгүй энэ зүг байх. Дээр нь түрүүний зөв юм хэлдэг шүү дээ. Энэ хүн бол яг энэ аккаунт нэг л юутай байх хэвээр. Хоорон чаяг, уулуус, мод цэцэг зурганы юутай тэд нар чи их сэвж, муу юм их тавьж, хооронд нь талцж алдцуулж байна. Байнгын Монголыг хэрүүлтэй байлгаж шүү дээ. Энэ дээр үед нэг сайхан бэлэг гэлөө хэн блэ? Юуны сайд байж захта агентлагийн дарга байхта сошиал ертөнцид хяналт тавья гэдэг ийм санал оруулж ирээд хэлбэгдэрч унааж ирсэн шүү дээ. Чи ажилласаа зүгээр тэр юм өрөвтэй ор гэдэг байгаа гэсэн. Яг би бол тэрийг тухайд бол сайхан бэлэг ийм зүв бэ гэж бодож ирсэн. Захим хөгжлийн яам гээл. Тий, захим хөгжлийн. Тэгээд тэрэн дээр болохоор хэрвээ энэ чинь бас одоо яагаад мэдгүй юм бусад улсууд одоо хятадул их өндөр хараа хяналттай шүү дээ. Орос морс одоо яг эдрэг авторитет дэглэнтэй гэж байгаа боловч ер нь бол бусад хөгжингөө бусад орнууд ч гэсэн бас сошиал ертөнцид хяналт тавьж байна. Одоо шийдвэл бид нар одоо ингээд явуугаа мэдхгүй альва нэгэн улсыг муулаад ингээл төмөн юм яаж байгаа боловч одоо ч юм хөгжсөн хөгжсөн тэр хүний бүх муулж байгаа мэдээлэл тэр серверт хадгалагдж байдаг тухайн хүний бүх юм дата нь тэнд хадгалагдж байгаа шүү дээ. Энийг мэдхгүй бид нар бас ингээ буруу зураг юм хийгээд ингээ одоо бол бид нар яг стай багнаг хэлдэг би бол тэр яг тийм болоосоо гэж үздэг байхгүй. Энэ аккаунтууд яг зэгцлэх хэвээр яг л өөрийнхөө хаягнаас ингээм бол хүн тэгж чадахгүй. Янз бүрийн олон долоо юм бичээл худлаа ингээл хэрүүлийн айлын чулуудаал тэгэл нэг талаас юм үүний айрам ажиллаа тий. Энийг бол тэгэх хэрэгтэй байхгүй. Зэгцлэх хэрэгтэй юмны гол юм энэ юм байна. Монголын нийгмийг талцуулаад байгаа энэ хооронд нь хэрэлдүүлээд байгаа хоорондоо бие биенийг үзэж чадахгүй би эвдрэлцүүлээд байгаа энэ муухай юмыг бол зэгцлэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Одоо яг зөв би энэ манай хоёр жүжигчдээ адилхан байна. Ерөнхийдөө бол цөөх ард түмнийг ерөөсөө нэгдүгээрт мартуулж шít. Энд нэг чулуу хаяал, энд нэг бөмбөг хаяал, тэрлэг хүмүүс дайрж байгаа орны энэгээр юм яваад бүх юм дээр тэгж шít. Ус төрөөж, нууж, хаач, муу бохор бүх юм сошиалор явж шít. Гэхдээ юу гэсэн үг вэ? Энэ хоёр хүүхд зодтолтод ингээд ямар зовмоор юм бэ? Энэ 10 жилийнхэн тэр одоо энэ нэг 10 жилийнхний гадаа цагдаа байлгыг гээд нэг яриадсэн шүү дээ. Цагдаа бай. Тэгтээ тэрийг зодод зайчих биш хараа хяналттай.
Тэгээд яг тэр скул полиц гэдэг шиг бүр цагтаа улсын цагтаа дэг журамтай байлгадаг. Энэ камерууд нь сайн ажилдаг. Энэ боловсролын юм хийхгүй шүү дээ. Энд чинь боловсролын газар нь буруу системтэй учраас энэ хүүхдүүд зодтолтой байна. Хүмүүжил нь буруу байна. Тийм учраас энэ сошиал орчингоо бас зэгцлэх хэрэгтэй. Яг үнэ. Нэг хүн нэг хаягн дээр байх юм бол би баригдана шүү дээ. Би муухай юм бодож байвал эсвэл үний юм бодож байвал тийм ээ би ийм бодолтой байна гэдээ үннээ л хэлнэ. Тэгэхгүй ингээд би 10 хаягтай байх юм бол эн чинь тийм ээ. Тэгээд давтаж ярих гэдэг. Тийм учраас ер нь бол энэ бага насны хүүхдүүд энэ байгаа ерөөсөө сошиалтай холбоотой. Одоо бага насны хүүхдүүд ер нь яг ийм гимшин нэг чинь гэдэг юм байхгүй болцсон байна. Жохон тийм болчиход байгаа. Харин тийм бүр ингээд бүр ямар ч гимш манус бага багтаа нэг зодон цохоо хийсэн ч юм бол нэг гимшээд хичээл ирэх чи өрөөнд ороод өөлж унжаад дахиж хэлхээж тийм байхгүй гэл те. Одоо тэр гимшиж байгаа ч юм аа миний зөвч гэж байгаа юм. Юус ингээд хин пэд гэж болчих. Тоохгүй юу? Тоохгүй. Тэг яг зүгээр ингэж ярьдаг шүү дээ. Нардчлал хүний эрхчлөө гэдэг энэ барууны юу болол байх ёстой зөх хэмжээндээ байхгүй манай ч анархизм болчиход байгаа. Хэтрүүлээ те. Одоо хүүхэд одоо монгол хүн бол хүүхдүүд бол ааваасаа алган баа авахгүй хагуур явах уу. Тэгэхэд нэг юм утас гаргаж ирээл те. Хүчирхийлэгч боллоо. Багш хүн нэг шавьяга нэг алгачихад нийгмээрээ тэр хүнийг ажилтгүй амьдралгүй болгож дуусгаж байгаа. Тэр хүнийг амьдрах өгөхгүй болгож байгаа байхгүй. Тэгэхээр л бид нар одоо энэ угаасаа энэ 10 жил дээр багч хүүхдүүд бидний чинь багш нар бол те нэг шуумаар ингээд зөхиод авах юм байж л байсан шүү дээ. Тэгснээр бид нар муудаагүй. Хинч тийм муу яваагүй. Тэндээс сургамж аваад зөв хүмүүжил явж исэн. Одоо ийм болчиход байгаа юм. Харин одоо тэгээд нэг юм хитэг хэрэгчлөө бас нэгнийхээ хэрэгчлөөнд шууд алдаж орж ирээд байгаа байхгүй тий. Нөгөө нэг тэрийг буруу ойлгуулаад захгүй юу? Тий. Миний эрхчлөө бусдын эрхчлөөгөр хязгаарлагдана гэж үг байдаг шүү дээ. Тийм учраас тэрийг л ойлгуулах хэрэгтэй байхгүй юу та. Энэ сургууль бүхэл бүтэн залуу багш нар байж байна. Энэ бүхэл бүтэн цагдаагийн байгууллага байж байна. Цэрэг цагдаа байж байна. Энэ боловсролын систем байж байна. Эдгээр л ажиллаа хийх ёстой байхгүй. Түүнээс хүүхд болгоныг очиж занчаад хэрэг. Зүгээр байгаа хүүхдүүд ч зүгээр байгаа хүүхдүүд зөндөө байгаа. За нэг хэдэн бүлэг нөхдөс болж тэгэж нийтээр нь ингэж болохгүй. Тийм учраас Цахим орчнын хяналттай байлаг, сургуулийн орчны хяналттай байлаг, багш сургууль хүмүүжүүлэгч нартай шаардлага тавь ингээл болоо шүү. Үзэж харж байгаа юм их учир байна. Байна. Тэгээ манай бас маа нэвтрүүлгүүд яг тиймний эсрэг байдаг. Тэ? Ер нь хүчрхийллээс хол явахтай бидэд бас дуу хоолой болох хэрэгтэй. Тэгээ ер нь урлаг соёлынхаа контент бүтээгч нар бас хийж байгаа юмдаа шингээгээ те. Одоо үзэгч нар яг л тийм байгаа юм чаа. Ер нь яг ийм нэг үг гэдэг шүү дээ. Ямар арт хүн байна? Яг тэдэнд нь таарсан контент, тэдэнд нь таарсан рекламыг бүтээдэг гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр чиний ярьж байгаагаар бол зөв. Илүү юм хийж те. Нийгмийг хүчирхийллээс ингэж ялгах, ингэж сэтгэж хийж босод контент бүтээгч нар тэгж даах байх. Тэгжиж энэ хүмүүсүүдийг соён гэгэрүүлнэ. Тэгээ ялгүйн хүүхд гэр бүлийн хүмүүж шүү дээ. Ер нь бол яг гэр бүлийн ямар орчинд өсөж хүмүүж чинь тухайн хүүхэд тийм л хүн болж төрнө, өснө. Хамгийн дээд боловсрал бол гэр бүлийн боловсрал. Үүнээс бол тэр их сургуулиас авдаг боловсролыг бол тэгж болохгүй байх. Зүгээр хамгийн гол гэр бүлийн хүмүүжил ямар одоо гэр бүлийн хүмүүжил байхгүй болчиход байна. Ячнаас өсгөд. Одоо зүгээр яг сошиалоор хүмүүжил болчиход байна. Тий. Одоо зүгээр нэг киноны тэрэлээр тавих хүмүүс киноны тэрэлэртэй хэрэлдэж штэ тий. Яах гэсэн тий тэрнтэй хэрэлтэй. Нэрэн тэгж одоо нэрэн цаг зав энерги барж яадаг. Нөгөө навч цэцэгтэй хүмүүс нь тий. Тийм л байна. Бидний ажиад ахад заяа би зүгээр ийм дүгэлт би хувьдаа хийсэн. Тэр навч цэцэгтэй босоод их тийм атаархав биш ээ тийм өөрөө тийм мунж дорой учраас өөрөөсөө илүү яваа хүмүүнийг үзий яддаг байхгүй юу? Жишээлбэл дааврын даавар хүн байвал би энэс дээр гэж кайф авдаг. Ийм нэг ийм яс суртахуун ийм сэтгхүүн ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тийм хөгийн юм байдаг байхгүй юу? Ингээл цааш нь судлаад ингээл хайгаад яг олсон чинь яг хайгаад жинхэнэ эзнийг олохыг өрөвдмөр юм байдаг байхгүй юу? Ажил хийдэггүй, боловсралгүй, сургууль сураагүй,
тийм нэг хүн тэгж хүмүүсийг моолж тэрнээс өөрөө кайф аваад яа энэ тэр мөкстэй манай гоё чадлаа гэж. Яг тийм байж нэг уцтай. Тийм тай. За хэдүүлээд юу яах вэ? Бас одоо яг одоо бидний ярьж байгаачлан одоо Монголын оршин урлагийнхан бол одоо мэдээж үргэлж сайн сайхныг түгээн дэлгэрүүлнэ. Танаа нэвтрүүлгийн бас өөрөө хүчирхийллээс ангид хүчирхийллийг үзэн яддаг хүчирхийллийг давруулахгүй гэтрүүлэхгүй чадвал зогсоох тийм байгаа. Тийм учраас тэгээд 4 сарын 1-ний тоглолт бол бас сайхан сайхан болно. Маш сайхан тийм халуун дулаан нэгнийхээ гэсэн төлөө тэнд ирсэн мянган үзэгчид бас нэгнийхээ гэж л ярьж байгаа. Тийм учраас сайхан бүхий өргөнд тоглолт байна. Сайхан болох байхаа гэж бодож байна. 4 сарын 1-ний инээдмийн баяраар болох тий. Хошин шогийн продакшнуудын нэгдсэн том тоглолтын дээр одоо би бол одоо хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлээ очиж үзье л гэж бодож байна. Тэгээ тэр тоглолтын дээр уулзцгаая. Өнөөдрийн Urban Talk нэвтрүүлэг үүгээр хөндлөж байна. Гавьяатуудаа баярлалаа. Баярлалаа. Бүх уран бүтээл цаашдын ажил амьдрал хамгийн сайхан бүхнийг хүсье. Хийж байгаа контентэнд амжилт төсөө бас түрүүний ярьсан шиг нийгмийг ард түмнийг зөв төлрөө урайлан дуудсан ийм сайхан олон нэвтрүүлэг хийж байгаарай. За тэгээд яас бас үзэгчдээ энэ одоо манай голомт капиталын барилга шилэн барилгын 2 давхар энэ хүрээ зоогийн газар гэж өстой сайхан одоо эртний хар хорин нийслэлээр одоо тогтчулсан ийм сайхан коктейлтэй ийм сайхан үндэсний хоол сонин ийм гоё ресторан байна шүү. Тэгээ та бүхнийг бас өргөнөөр ирж үйлчлүүлээрэ гэж хүсье. За баярлалаа. Баяртай. За баяртай.